За бүгдээрээ сайн байцгаана уу? За тэгэхээр Санчир подкастын маань дараагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За тэгэхээр өнөөдрийн зочноор маш сонирхолтой зочин урьсан. За энэхүү зочин маань юуны тухай ярилцах уу гэхээр бид нар яг одоо нийгэмдэр хамгийн том одоо асуудлууд болоод байгаа нэг талаараа тий бидний хэрэглээн дээр бага байгаад бид нар илүүтэй хэрэглэх шаардлагатай. За тэгэхээр энэ зүйл маань юу вэ гэхээр хүнсний ногооны хэрэглээтэй холбоотой. За тэгэхээр хүнсний ногооны хэрэглээ дотроо юуг илүүтэй ярих гэдэг нь вэхээр одоо бид нэр сошиалар бүгдээрээ харж байгаа тий хоол хүнсийг хөлдөөж хэрхэн хандгалаад байна, хоол хүнсийг хэрхэн зөв боловсруулад байна, хэрхэн хоол хүнсэнд одоо шимж тэжээлтэй боловсруулалт хийх үуч гэдэг юм уу тий энэ талаар одоо яг мэрэгжлийн хүнийг урьж оролцуулаад за тэгээд та магадгүй энэ подкастын төгсгөлд хүнсний ногооны бүх төрлийг хэрхэн гэртээ хадгалах уу, боловсруулах уу, хөлдөөх үү гэдэг юм уу тий энэ аргуудыг сурах болно гэж та бүгд амлахаар байна гэсэн. За тэгэхээр энэ хүү зочин маань хэн бэ гэхээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, за шимтгийл судлалын техникийн багш, хүн судлалын ухааны магистр Гантулга маань байгаа. За энэ Гантулга багш маань болохоор за шинжилгээ ухааны технологийн их сургуулийг хоол үйлдвэрлүүлэхийн технологич инженер мэргэжлэр төгссөн. За тэгээ Японы Сайтамагийн их сургуулийг хоолны соёлын харьцуулсан судалгаа гэсэн судалгаагаар хийгээд төгссөн. За ийм юм байгаа. За тэгээ одоо бас хоол зүйч тэ шимт судлалын чиглэлээр докторант одоо сураад ажиллаж байгаа. За ийм юм байна гэсэн. За тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Подкастын маань урилгыг авсан танд маш их баярлалаа. За энэ өдрийн мэнд. За намайг урьж оролцуулж байгаад бас баярлалаа. За тэгэхээр одоо Гантлага багш маань бол одоо бид нар бол гана гэдэг үзчихдэг тий. Гана багш маань бол ерөнхийдөө яг энэ хоол хүнсний технологийн чиглэлээр бол ер нь одоо юу гэх юм би бол хажууд нь өөрийгөө бол мэдгүй гэж хэлнэ. Хажууд нь бол яг энэ технологийн чиглэлээр за тэгэхээр хоол хүнсийг хэрхэн боловсруулах уу? Яаж боловсруулал хоолны шимтгийл алдагдахгүй байдгийг, яаж хадгалвал илүүтэй шимтгийлийн алдагдал багтай байдгийг гэх талаар одоо та бүгдэд одоо мэдээлэл өгнө гэсэн. За тэгэхээр хоёлаа энийг ярихын өмнө за бид нар хүнсний ногоо гэдэг зүйлийг хэрэглээтэй илүүтэй тулж ярина гэсэн тийм. Тэгэхээр хүнсний ногоог бид нар одоо дэлхийн нийтээр одоо юу гэдгийг тийм завгүй амьдралын хэм маягт шилжиж гин. За тэгээд магадгүй бидний цаг зав хоол хийхэд магадгүй хүрэлцэхгүй байх. Зарим тохиолдолд дийлэнх тохиолдолд гаднаас хоолууд авж гин. Бэлэн боловсруулсан, хагад боловсруулсан бүтээгдэхүүнүүд авж гин. Одоо жишээлбэл бууз, банш, котлет гэх юм уу тийм. Эдгээр чинь бүгдээрээ хүртэл одоо энэ боловсруулах, хадгалах энэ технологиудтай холбоотой байгаа. За тэгэхээр хоёлаа хүнсний ногоог ерөн хэрхэн хөлдөөж хадгалдаг. Одоо энэ нийгэмдэр сошиал дээр яваад байгаа бид нар одоо брокколи, луун, байцаач гэх юм уу эднийг ингээ хөлдөөгөд хадгалчихдаг нь зөв юм уу гэдэг талаар энэ яриагаа хоёул эхлэе. За хүнсний ногоо гэхлээр хүн иддэг те. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол хүн өдөрт нэг 300-аас 400 г хүнсний ногоог хэрэглэх юм бол яг нөө зүрх судасны өвчний эрсдэл нэг 15%-аар буурна гэсэн тийм зөвлөмж байдаг. За тэгэхээр одоо өдөр тутамдаа хүмүүс ч гэсэн тэгээ хүнсний ногоо сайн идэ тэгээ хүүхдүүдтэй ч гэсэн тэгээ хүнсний ногоо идэх юм бол айгүй өндөр болноо чи эрүүл байна дархлаа чинь сайн байна. Тэгтэл яг яаж идэх нь аюу тодорхойгүй байдаг те. Тэрэн дээр бид нар боловсруулалт гэдэг чинь одоо хүнсний ногоогоо аваад хоол болох те бэлэн хоол болох хүртэлх тэр процесс дээр бид нар аюу анхаарал хандуулах шаардлагатай болчиход байгаа гэсэн. За тэгээд хүнсний ногоо гэдэг ингээд өргөн нэршлэр ингээд яваад байдаг те. Тэгтэл одоо бид нар хүнсний ногоог ч ингээд луун байна, манжин байна, сонгон байна. За тэгээ байцаа гэд яриад байгаа боловч эдгээр бүгдээр ингээд англилтай. За яаж ангилж ийн вэ гэхээр тэр жишээ нь ургамал байна те. Хөрсөнд одоо ургаж байгаа штэ. Хвчлэн одоо хөрсөнд ургаж байгаа. За тэгэнгүүт үндэс одоо хөрсөнд ор байгаа хэсгүүдийг нь болохоор бид нар одоо болцоот болон үндэст ногоо гэж ангилдаг. За дээшээ ургаад эхлэх нь шүү дээ. Ургаад эхлэхээр ишний хэсгийг бид нар идэх юм бол тэр ишт ногоо гэж ярьдаг. За навч ургаад эхлэн те. Тэгвэл навчны хэсгийг бид нар хэрэглэж байгаа бол навчид ногоо. За тэгээд дээшээ ургаад ирэхээр нөгөө үр тогтоод ингээд цэцэг гардаг те. Тэнгүүд цэцэгт ногоо гэж ярьдаг. За тэгээд цэцэгт ногооноос одоо цэцэгнээс жимс гардаг те. Тэнгүүд жимст ногоо. Одоо бидний өдөр тутам хэрэглэдэг нөгөө жимснээс бол бас ялгаатай. Жимс шиг яг одоо боловсрдог хэрнээ жимст ногоо гэж нэрлэдэг. Тэгээ ийм олон төрлөөр ангилаад тэнгууд эднэр чинь тустай яах нь ургаж байгаа хэлбэр нь ялгаатай учраас боловсруулах арга нь бас ялгаатай байх нь шүү дээ. За ихэвчлэн одоо үндэснээс нь харъя л да. Үндэс болоод булцуут ногоог бид нар
одоо ихэвчлэн дулаанаар боловсруулж идэх шаардлагатай. Шууд идэж болохгүй байх нь шүү дээ. Илүү хатуу бүтцтэй, удаан болдог. Тэр төрлийн ногоонууд бол бид нар заавал дулаанаар боловсруулж болгож төмс гэсэн төмсийг заавалчгүй бүрэн болгоод идэх шиг тийм. Лууван гэх тээ. За тэгээ навчид ногоо болоод ирэхээр яах нь байцааг бид нар салааданд хийж болж гин, хоолнд хийж болдог тээ. За жимс ногоо болоод ирэхээр яах нь нөгөө чинжүү гэдэг тээ. Улаан лавл өргөс тэмэх гэдэг чинь жимс ногоо болоод ирэхээр бид нар яаж гин шууд хэрглэж болж байгаа үстэй тээ. Тэгэхээр ихэвчлэн бид нар шууд хэрглэж болохыг шууд хэрглэж болно. Тэгвэл яах нь бид нар нөгөө тэр хүнсний ногоонд дагуулгадж байгаа амин дэмийг шууд биедээ авч шимэгдүүлэх боломж олгож байгаа. Гэтэл бидний хамгийн их гаргаад байгаа алдаа юу вэ гэхээр нөгөө үндэст ногоо. За нөгөө булцууд ногоонууд чинь бүтцийн хувьд айгүй хатуу. За тэгээд энэ дээр бас анхаарал одоо сонирхолтой нэг зүйл юу гэхээр одоо ингээд цагаагаар хүүтэрчлээ те. Хүн ч гэсэндээ одоо хүүтэн болоод ирэхээр хувцас зузаалдаг шүү дээ. Тэрэн шиг одоо хальсалдаг бидний одоо төмс лов манжин одоо байцаа эднэр сэрүүн нөхцөлд байгаад ургаад ирэхээр нөгөө навчин хальсна одоо ингээд зузаараад эхэлдэг. Зузаараад хатуу болоод эхэлдэг. Тэгээ байцаа бол ингээд гол нь томроод навчин зузаараад юм хатуу болоод эхэлдэг. Бид нар шинэ ургацын ногоо гэж ярьдаг те 8 сард. Яа гой Монгол ногоо байна да. Шинэ ургацын ногоогоор ногоотой шүлээж идэх гэж ярьдаг те. Тэр үед та анзаарч ирсэн бол лууван манжин одоо төмсний хальс нь маш нэмхэн байдаг. Тэгэхээр тэр улирлын онцлог ямар улиралд одоо тариалж ин те гэдгээсээ хамааруулаад нөгөө амт шимт хижиглэг байдал за тэгээ хальсны зузаан гэдэг бүх зүйлд нөлөөтэй болж ирдэг гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт юу болдог. За тэгээд бид нар ингээд нөгөө хүмүүс чинь ихэвчлэн одоо хүүхдүүдэд ногоо өгөх гэдэг те. Тэгтэл эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа юу вэ гэхээр өөрийнхөө таалагддаг амтыг л ерөөсө хүүхдэд өгөх гэдэг. Хүүхдээ ид гэдэг хэрнээ манай хүүхд цангийн иддэг юм аа. Манай хүүхд одоо төмс иддэг юм аа гэд тэгээд хараад ахаар хүүхд нь дургуй юм гэхээр эцэг эхийн айл нэг нь ч дургуй юм те. Заагаалчлан нөгөө 6 хүртэлх настай хүүхдийн хоолны сонголтыг 100% ээж хариуцдаг те. 6 нас хүртэл нь. За тэгэнгүүт ээж нь ерөөсө тэр хүүхдийн хоолыг удирдах боломжтой. Тэгэхээр ээжүүд яах нь вэ? Ээжүүд хоол хүнсээ зөв боловсруулад, шимт хижээлийн алдагдал багтаагаар боловсруулад сурчих юм бол гэр бүлдээ нөлөөлөх нөлөөлөл нь хамгийн өндөр байхгүй. Тэгэхээр энэ сэдвээс ээжүүд их одоо энэ подкастыг үзээсэй. Одоо гэрээгээ нөхцөлдтэй ногоогоо зөв боловсруулад сурчаасай гэж бодож байна. За тэгээд хөлдөөж ийн гэхээр одоо харьцангуй одоо бид нарт монголчуудад улирлын онцлогоос эртээс улирлын онцлогоос хамааруулаад шинэ ургацын ногоог байнга идэх боломж байхгүй тий. За тэгэнгүүт 8 сард хүмүүс ингээд шинэ ургацын ногоо аваад маш их хэмжээгээр ингээд гэртээ боловсруулад одоо хөлдөө өгөөд нөөцлждөг. За тэгээ боломжтой үедээ за ер нь амьдралын завгүй амьдралын хэм маяг дээр ч үндэслээд юм уу те бас нэг шин ногооныхоо шимт хижээлийг бас ингээд жилийн 4 улирлын хугацаанд бас авчиг гэж зориод тэгж боловсруулж авах те мэдээж маш их хөдөлмөр цаг зарцуулдаг тодорхой хэмжээнд бас санхүү зарцуулдаг те за тэгтэл хөргөгчөнд одоо хөлдөөгчөнд за 8 сард боловсруулсан ногоо чинь одоо ингээд 12 сар 1 сараг ингээд явах хугацаа нь яаж 4 сар 5 сар бид нар одоо болохоор 11 сард ижээ авдаг тий 11 12 сард ижээ аваад хавар хүртэл иддэг тий яг тэр хөлдөөс ногоогоо идштэйгээ адилхан хугацаанд бас ингээд бүтэн жилжингийн идэх бас тийм сонирхолтой байдаг юм болов уу гэж хараад байгаа юм. Тэгэхээр хөргөл хөлдөөгч гэдэг зүйлтэй хасах 20-с хасах 24 градусын температурт бид нар бол ерөөдөө хөлдөөс ногоо хадгалж хэрглэж байгаа тий. Тэгтэл хөлдөөгч гэдэг зүйл цаг хугацааг зогсоодог машин биш байхгүй юу? Тэр ямар ч ямар сайн аргаар хөлдөөгөөд ямар сайн ногоог бид нар хөлдөөж хадгалсан ч гэсэн хадгалтын явцад шимтээжлээ алдчихдаг. Алдаал хадгалцсан явцад одоо нүдэнд харагдахгүй ч гэсэн та тэрийг боловсруулад идэх үед анхныхаа шин чанараас бол нэлээд одоо алдагдaltaй болцсон байдаг гэсэн. За тэгэхээр боломж олдвол хөлдөөж хадгалаад нэг 3 сар хүртлийн хугацаанд л идээсэй. Ихтэй биш те. Тэр чинь та нэг хөдөлмөрөө хөнгөвчлөө. За орой ажиллаа тараад ирээд газ ногоотоо урах хийчих гэж зорж байгаа бол 3 сар хүртэлтэй брокколи, лууван, хулуу ер нь л нийтлэг тэгж харагдаад байгаа шүү дээ. Тэгтэл за бүх ногоог хөлдөөж болох уу?
Бүгд л ер нь хөлдөөж хадгалаад байгаа юм шиг харагддаг те. Тэгтэл тохиромжгүй ногоо гэж байдаг. За усны агуулмж ихтэй за ногоон хулуу те зукини гэдэг те. За чис гэдэг одоо хаш гэдэг ногоо идэв штэ. Aubergine гэдэг те. Тэр бол усны агуулмж аюу өндөртэй ногоонууд. За дээр нь төмс хэрчлээ хөлдөөлөө бүгд харалдаг. Дараа нь дулаанаар боловсруулахад юу амар муухай. Бараг нөгөө хайрын цаг мөнгөө ингээд хийд юм үрчиж байгаа байхгүй. За үнэхээр хөлдөөж хадгалах боломжтой гэх юм бол за луван, за нийтлэг брокколи хүмүүс хөлдөөж хадгалаад байдаг те. За тэгэнгүүт холоо бас их хөлдөөж. Тий, холуугаа их хөлдөөж харагдаад байна. За тэгэнгүүт одоо ингээд за зөв хөлдөөчлөө. Гаргаж ирээд бид нар мэдээж шууд түүхээр нь ч юм уу хөлдөөгээр нийтгэхгүй те. Тодорхой хэмжээнд дулаанаар боловсруулж ийж л хитэн те. Тэгэнгүүт зөв хөлдөөгөөгөл эсвэл зөв хөлдөөчөд буруу аргаар дулаанаар боловсруулах юм бол тэр ямарч тийм одоо ашигтай биш гэсэн үг. За брокколиг болохоор хүмүүс одоо С витамины агуулмжтай, К витамины агуулмжтай гэж ярьдаг те. Хүний биед шинжлэлийн агуулмж өндөртэй гэж ярьдаг. За тэгтэл брокколиг шууд угаагаал тэгээ цэвэрлээл хэрчээл хөлдөөж байгаа харагддаг байхгүй. Тэр бол нөгөө нэг брокколи өөрөө ногоон өнгөтэй буюу одоо нэг хлорофилл гэсэн юм пигмент агуулдаг тийм төрлийн ногоо байхгүй. За яагаад өнгө гэдэг нь гэхээр одоо бидний хэрглэж байгаа ногоонууд ч айгүй олон өнгөтэй шүү дээ. Цагаан өнгөтэй, за ногоон өнгөтэй, улбар шар, нийл ягаан тийм ээ. За хүрэн өнгөтэй гэд. Энэ өнгөнүүд юунаас одоо юунаас үүдээд ийм өөр өнгөнүүд үүсгээд байна гэхээр тухайн ногооны шинж чанарыг болоод өнгийг бүрдүүлж байгаа одоо пигмент гэдэг зүйлээс болж байгаа байхгүй. За тэгвэл энэ пигмент гэдэг зүйл чинь нөгөө ногооны шинж чанарыг бүрдүүлчих чинь тийм үү. Дээр нь бидний хоол хүнсээ сонгох одоо шинэлэг бид нар ийм шин фреш өнгөтэй хоол тий салаадыг сонгож хэрэглэхэд нэлээд нөлөөлөх хүчин зүйл өндөртэй байдаг байхгүй. За тэгтэл энэ пигмент дээр нь ногоо өөрөө одоо пектин гэдэг полисахаридыг агуулдаг. Пектин бол яах нь нөгөө одоо ургамлын эсэнд байдаг одоо ургамлын эсийн ханы бүтцийг одоо бүрдүүлдэг, чигийг хадгалдаг. Айгуу тийм онцлог хүчин зүйл өндөртэй нийлэмэл нүүрс урсгалтай. За тэгэнгүүт энэ пектин гэдэг зүйл нөгөө орчин дулааны боловсруулалтын одоо орчинд аюу мэдрэг. За тэгэнгүүт та одоо брокколиг одоо харж байгаа бах те. За шууд хөлдөөч чинь. За тэр бол нөгөө анхан шатны туслах дулааны боловсруулалтын арга хийж ийж хөлдөөхгүй бол болдоггүй. Тийм төрлийн нөгөө. Ямар нэг процесс орж ирж шүлдсэн гэсэн үг. За тэрийг дараа нь ингээд жоохон дэлгэрүүлээд ярина заа. За тэгэнгүүт одоо тэр улбар шар өнгийн за тэгээд харьцангуй одоо улбар шар өнгийн болоод цагаан өнгөтэй ногоонууд бол дулааны боловсруулалт ер нь боловсруулалтын үед өнгөө нэг алдаад байх нь бага л та. Улбар шар, луван, хулуу тий. За хамгийн мэдрэмтгий нь юу гэдэг вэ гэхээр ногоон өнгөтэй ногоонууд. За мөн нөгөө чернэл ягаан өнгөтэй хүрэн манжингийн одоо өнгийг бүрдүүлдэг беталайн гэдэг пигмент гэдэг байхгүй. Тэр бас маш мэдрэг. За бид нар ерөөсөө нөгөө тэр пигмент гэдэг зүйлийг тийм ээ өнгийг хадгалж үлдэх зорилготойгоор дулааны боловсруулалтыг хийгээд байгаа шүү дээ. Тэгтэл гээд дулаанаар буруу боловсруулчих юм бол амар муухай өнгөтэй. Ингээд нөгөө идэхэд ийм тохиромжтой байс. За тэгээ буруу боловсруулчингууд нөгөө хүүхэдтэй хоол өгөх гэж байгаа ээж маань хүүхэд нь бүр илүү тэр тусмаа буруу боловсруулчих юм бол илүү дургуул болно гэсэн. Амтгүй болно, өнгөгүй болно. За тэгээд ийм мэдрэхүйн үнэлгээ гэдэг те бид манай мэрэгжлийн ярьдаг байхгүй түүхийд анхан шатны үнэлгээ. Тэгэхээр би ингэж ойлгож болох уу? Одоо би брокколиг байлаа гэд хөлдөөгөө хадгаллаа гэж бодоход тэр өнгө хэр хэмжээнд алдагдж байна. Тэгэх юм бол шимтгийлийн агуулмж нь төдий хэмжээнд буурж байна гэсэн үг. Тэрийг бид нэр хадгалж аваад зөв үлдээж чадах юм бол харьцангуй энэ юу н бага байна гэсэн үг гэж те. Тэгээд амт нь хүртэл тэрийг дагалдаад сайн байна гэдэг ойлголттой байх гэдэг те. За ерөнхийдөө одоо брокколигаар жишээ авъя те. За брокколид ч юм болохоор хамгийн их одоо усанд болон тосон дуусдаг амьд агуулмжлал тодорхой хэмжээнд байдаг. За тэгээд нөгөө пигмент те хлорофиллийн пигмент гэдэг одоо ногоон өнгөтэй ногооны хамгийн одоо нийтлэг төлөөлөл нөө. За тэгээд бид нар тэрийг брокколиг одоо хөлдөөж хадгалах гэж байгаа тохиолдолд мэдээж цэвэрлэн тийм үү. Цэвэрлээд идэхэд боломжтой одоо нэг хэрчмэн одоо аманд
багтах хэмжээний байдлаар ингэ жижиглэн тийм ээ. За жижигснийхаа дараа яадаг вэ гэхээр шацлах гэдэг дулааны боловсруулалтын процессд оруулдаг. За шацлах гэдэг нь юу вэ гэхээр буцалж байгаа усанд маш богинохон хугацаанд хийгээд хутгаад нэг 2-3 минут хутгаад ирэхээр аяанда ингэ өнгөн тодроод ирдэг. Тэгэхээр бид нар одоо пигментийг илүү одоо идэвхтэй илүү гоё тод одоо фреш өнгөийг үсгэж байгаа. Тэрний дараа нэг үндсэн туслах процесс нь юу гэхээр бид нар юу ана гэсэн. Хүүтэн усанд. Мөстэй усанд хийдэг. Тэгэхээр тэр хоорондынх нь температурын маш хурдан хугацааны уналт явагддаг. Тэн дээр юу болоод байна вэ гэхээр нөгөө брокколиг одоо бараан туулдаг тий хар ногоо өнгө үүсгдэг пигмент идэвхийг бид нар сулруулж өгч гэсэн. За тэгээд мөстэй усанд хийчихээр за брокколи хангалттай хугацаанд хөрчлөө гэж үзэх юм бол гаргаж ирээд бид нар яах нь гаднах ийм чигийн шингээж авна. Kitchen paper гэдэг нь шүү дээ. Усын сайн шингээж. Тий, усын сайн шингээж аваад хатаасныхаа дараа харин сайн баталгаажуулалттай тий гаднаас нөгөө нэг ямар нэгэн одоо агаар ч юм уу тий гадны бохирдол нэвтрэхгүй байх боломжтой хүнсний зориулалтын ууданд хийгээд хөлдөөж болно. Тэгж боловсруулсан брокколиг бол та яах нь. Заар хөлдөөхгүйгээр салаатанд хийж болно тий. Хацарт хийж болно. Ер нь бол брокколиг тэгж боловсруулах шимтгийллийн алдагдал айгу багтай. Хлорофиллийн одоо уналт тийм ээ пигментийн идэвхжилт айгу багтай байдаг. Тэр ферментийн илүү идэвхтэй болгоод өгч чинь гэсэн үг. Нэг талаасаа бас юм тийм. Тэгээд тухайн үедээ одоо биелүүн ороход л илүү идэвхтэй үйлдэл үзүүлнэ гэсэн үг ч бас нэг талаараа ярил тийм. За тэгээд брокколи болохоор нөгөө С витамины агуулмж өндөртэй. Тэгээд С витамины хамгийн сул тал нь юу байдаг вэ гэхээр усанд чанахад өндөр хэмд удаан хугацаанд чанахаар нөгөө С витамин чанж байгаа шингэн рүү маш хурдан шилждэг. За тэгэнгүүт бид нар одоо С витаминыг алдчихлаа гэж юусоо харамсах шаардлагагүй. Брокколи чансан усаа асахгүй багт болно гэсэн. За брокколины зутан шүл хийх гэж байгаа гэж үү тий. За тэгвэл брокколигаа шазалчлаа тодорхой хэмжээ шазалчаа болчлоо. За тэгэнгүүт тэр шүлээ ашиглаад юм уу тий. Эсвэл ясны шүлээр бас давхар баяжуулаад цутангаа хийж болно. Тэгвэл бид нар брокколиноос алдагдсан С витаминыг одоо ус руу алдсан хэрнээ тэрийгэ буцаагаад ашиглах юм бол яах нь алдагдсан С витаминаар ахад хоолоо баяжуулаад өөртөө хэрэгтэй одоо амин дэмий авчиж болж байгаа гэсэн. Тэгэхээр ямар ч төрлийн ногоог ер нь одоо төмс чинь ерөнхийдөө үртэрийн төрөлд ордог болж бас нэг болцоот ногоонд ордог л тоо. За тийм төмснөөс бусад төрлийн ер нь ногоог чанж байгаа тохиолдол тий. Чансан шингэнэ битээ хасгаарай. Ямар нэг байдлаар дахиад ашиглаарай. Тэнд чинь ганцхан С витаминаас гадна чанаад ирэхээр яах нь нөгөө усанд уусдаг одоо Б-гийн төрлийн витаминууд ингээ бас чанж байгаа шингэн рүү шилжих одоо өөрийн үлсэн шин чанартай байдаг тийм үү наатар ч тийм үү тийм эрцүүд мэдээж юм байдаг. Тэгэхээр амин дэмийн хувьд бол за тэр чансан усаа битээ хасгаарай. Дахиад ашиглаарай тий. Тэр бол бас нэг шимтгийлийн агуулмжтай. Тодорхой хэмжээнд халамжтай ус байх нь шүү дээ. Тэгэхээр брокколиг бол хөлдөөж хадгалжхтаа бас саяны аргыг аягүй анхаарах хэрэгтэй. Гэхдээ мэдээж олон сар хадгалж болохгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол ярил шазлах нь брокколигоо сайн угаад цэвэрлэж шазлна бланчинг гэдэг баг тийм бланчинг мөн тийм бланчинг гэж ярьдаг. За бланчинг хийгээд 1-2 минут л халуусан шазлаад гаргаж ирээд хүүттэй усанд огцом температурыг болгол илүү тэр нэг өнгөний бууралчлаг тий биологийн идэвхтэй нэгдлийн идэвхшлийг өндөр байх нь. Тэгээд сайн агааргүй би бол нэг гэртээ нөө зиплоктэй уутан хийгээд саруулаар ингэ нөө сараад агарын сарж байгаа зиплчдэг шатаж ширээ хүмүүс бол айгуу гой нөгөө вакуумжуулдаг уут хэрэглээд байдаг шүү дээ. Тэр нь ерөнхийдөө яагаад гад дотор тэр агааргүй байх одоо битүүмжлэл сайтай байх вэ гэхээр нөгөө хагардах одоо нийтлүүдтэй нөгөө бидний боловсруулсан те хагас боловсруулсан хүнсний ногоо нөгөө харилцан ургалд ороод хадгалтай хугацаа богиносноо л гэсэн. Тэгэхээр аль болох битүүмжлэл багтагаа те вакуумжуулж хадгалвал арай шинэлэг байдлаа илүү удаан хадгална гэсэн үг. За тэгэхээр брокколиг нэг тэгээд хадгалах нэ гэсэн үг тий. За нэг түрүүн ярьсан ингээд ногооны ангиллууд байсан шүү дээ. Брокколин аль ангилтаа ороод одоо магадгүй брокколитэй ижил ангиллын ногоонууд байл тэр маягаар одоо бид нар одоо юу гэх юм хөлдөөгч юм боловсруулах тий. Одоо жишээлбэл ногоон төрлийн бус ногоонууд төр яг адилхан байх уу арай өөр байх. Одоо жишээлбэл бид нар мууцаг брокколитэй адилхан саяных шиг боловсруулад хадгалгаад болох уу ер нь яана гэсэн үг. За ерөнхийдөө брокколи ч юм болохоор нөгөө Монгол нэр нь ногоон цэцэгтэй цаг гэх байхгүй юу? Цагаан цэцэгтэй цаг гэж бас идэг те. Тэгэнгүүт шин чанарын хувьд яг нөгөө их усүр нь нэг боловч
ерөнхийдөө боловсруулалтын дээр бид нар юг анхаарах вэ? Ерөөс өнгөн дээр. Өнгөний тэр пигментийн алдагдал айгу одоо өөрчлөлт багтаа байхаар боловсруулах юм бол бид нар идэхэд илүү тааламжтай тий. Одоо бид нар нэг хоолыг идэхэд айгу аппетит төрүүлдэг, хоолны дуршил төрүүлэх гэдэг тий. Тэхийн тулд бид нар илүү одоо тэр одоо пигмент буюу өнгө хадгалж байгаа тэр одоо нийтлүүдийг л хадгалж үлдэх нь илүү тохиромжтой гэсэн. Өнгө илүү чухал байна тий. Бууцаа хувьд бол бууцаа ч гэсэндээ бас яг адилхан. Брокколитэй адилхан шазалдаг. Ерөөдөө хлорофилл гэдэг пигментийг агуулж байгаа ногоонуудыг бол шазлах температурын огцон уналтаар энэ пигментийг одоо пигмент биш одоо ферментийг саармагжуулах одоо зорилготойгоор боловсруулдаг арга. Планшинг гэд хүмүүс айгүйх ярьдаг. Ер нь бол монголоор шазлах гэдэг байхгүй. Тэгээ шазлах гэж ярихаар зарим нь ойлгох гэж байна. Планшинг гэд бас ярьж болно те. Гэхдээ би бас сурч байхдаас нөө шазлах гэнгээ хайхаар юу ч олддоггүй байхгүй юу. Ерөнхийдөө интернетээр тэгэл нөө анх хоолцчээр сурж байхдаа англи нэрлэлүүдийг мэдж байгаа планшинг гэдэг. Тэгээ анхад амар олон ингээд юу гараад ирнэ. Одоо мэдээлэлүүд гараад ирнэ. Тэгэнгүүтээ өгдгийн брокколиг нь байвал тэдэм минут шүү. Тэ. Бууцааг нь байвал тэдэм минут. Энэ жоох минут нь жоох өөр байж л. Гэхдээ ерөнхийдөө арга нь бол адилхан гэж ойлгодог байхгүй тий. Ерөнхийдөө нөгөө англи нэршил, монгол нэршил байхгүй. Бид нар бол одоо айл болох оюутнуудтай англи, монгол нэршлэр ингээд танилцуулаад явдаг л да. Одоо угсаа олон ганцхан Монголд ажиллахгүй шүү дээ. Олон нийт олон улсад ажиллах бас боломжтой. Тэгээд хүмүүсийн нэг нийтлэг гаргадаг алдаа гэх юм одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэг шүү дээ. Цаг үе айгүй гоё мэдрээд хөлтөөс ногоонууд их хөлдөөж боловсруулаа тий. Хөлдөөс нь бэлдэц одоо их зардаг тий. Худалдааны төвдөр нэлээх байдаг. Тий, одоо амар их байна. Импортих ч байна. За импортих байна. Дотоод үйлдвэрлэлийнх байна. За ажиглаад ахад та ингээд дэлгүүрээр явж байхдаа ажиглаад үзвэл импортын одоо орж ирж байгаа тий ихэвчлэн Оросын, Германы хөлдөөс ногоонууд гэдэг тий. За шош болоод нөгөө нэг жижиг хэрцсэн их жижиг анхан шатны боловсруулалт хийсэн ногоонууд болохоор ингээд баг зэрэг холимогоор байдаг тий. За брокколи ч юм уу тий лууван идэрүүл яг дангаараа. Яагаад тэднийг бас хамтд нь хойлоод ингээд базаад хөлдөөчж болохгүй гэдэг дээр айгу анхаарах хэрэгтэй байхгүй. За Монгол жижиг дунд үйлдвэр би сая нэг хөлдөөс ногоо авсан байхгүй. Авсан гэд хүн өгсөн. За тэрийг яасан бэ гэсэн чинь бүх ногоонуудаа хэрчээд хамтд нь нэг уутан тэгээд ингээд бүгдийг хөлтөөцсөн байсан. Тэгээд тэрийг би ингээд бодвол одоо тэрнгээр нэг хуурах хийх ч юм уу те шүлтээ хоол хий гэж бодъё л доо. Тэгмэд бүгдээрээ өөр шин чанартай, усны агуулмж нь өөр, пигмент нь өөр. За бүтэц шин чанарын хувьд бас зарим нь юм хөвсгөр. За зарим нь болохоор энэ ягт хатуу байдаг те. Бүгдийг зэрэг хийчихээр яах вэ? Одоо зэрэг хийчихээр хийлээ гэж бодъё л доо. Тэгэнгүүт нэг нь тэнд нэг нь ял байгаад хурдан болдог тий. Хурдан болдог эсвэл шууд хэрэглэх боломжтой. Усны агуулмж өндөртэй ингээд айл эдийн ял байгаад өнгө мөнгө нь гандаад ингээд нялцаахад. За нөгөө хатуу бүтцтэй нөгөө манжин төмс лууванчин болоод ирж идэл за хоолоо гаргая гэсэн чинь бусд нь ингээд баг уусаад талах болсон. Тэгэхээр боломж олдвол ногоонуудыг өөрийнх нь шин чанар дээр үндэслээд шууд хэрэглэж болох нь шууд хэрэглэ. За зарим нь яг богино хугацаанд боловсруулж болж богино хугацаанд бол за нөгөө хатуу бүтцтэй энэ чигч хатуу ногоонууд нь шүү дээ. Тэрийг бол бид нэр одоо зайлах замгүй чанж юм уу жигнэж боловсруулах нь л юу тохиромжтой. За тийм шилбэл саяны ногоонууд дотроос нэрлүүл хатуу гэдэгт нь одоо луун байна те манжин байна те за тэгэнгүү төмс байна те за тэгэн хүрэн манжин гэдэг байгаа те ерөөдөө хэрчгэд айгүй хэцүү. За тэгэнгүүт хэрчгэд хутганы одоо ар хэсэгт гарын энэ бондгор хэсгээр дарж жоохон хүч өгж хэрчдэг. Тэгэхээр тэр нэлээд хатуу чигж байна гэсэн. Тэгэхээр бид нар тэрийг ерөөхдөө одоо жигнэх юм бол 15-20 минут усны уур ашиглагаад жигнэж байгаа шүү дээ. За усанд чаних юм бол нэг 20-25 минут ч юм. Тэгээд ямар ч үсэн за эхний зорилго нь за ногоогоо болгох гэж бодъё те. Боломж олдвол тус нь болгох хэрэгтэй. За хоёрдугаарт за нийслэл салаад одоо ингээд шинэ жилээр айл болгоны нийс салаад идэх те. Айл болгоны нийс салаад өөр идэх те. Зарим нь нялцгай. Зарим нь хатуу. За зарим нь баг зэрэг зажлууртай. Тийм төмсөө ирүүлгэснээс халаал өөр. За тэгвэл түрүүн би нөгөө пектин гэж ирсэн шүү дээ. Тэр пектин гэдэг зүйл чинь бидний дулааны боловсролтой орчинтай айггүй чухал гэдэг байхгүй. Орчин гэдэг нэг одоо pH гэж сонсож байсан баг те. Тэгвэл энгийн үгээр хэлэх юм бол хүчлэлэг юм уу? Одоо саармаг юм уу? Шүлтлэг ингээ 3 орчин байгаа шүү дээ. За тэгтэл
та тухайн ногоог ашиглаад нухаш хийх гэж байна уу? За эсвэл салаад хийх гэж байна уу? За эсвэл ингээд нөгөө хачранд хийх гэж байна уу гэдгээс хамааруулаад бид нар орчноосоо хамааруулаад хүнсний ногоо боловсруулалтаа удирдах боломжтой байхгүй. Одоо жишээ нь шүлтлэг гэж байгаа те. За та юу авах гэж байна? Одоо хулуу ч юм уу те. Төмсний луунтай ингээд нухаш хийх гэж байна гэж бодох юм бол баг зэрэг чанжаагаа шөлөө илүү шүлтлэг орчин бүрдүүлэх буюу баг зэргийн жоохон сод ч юм уу те. За сод байхгүй бол жоохон хужир хийгээд хийнгүүд яг нь тэр пектин чинь одоо шүлтлэг орчинд илүү амархан ингээд зөөлрдөг. Тий. Та ингээд зөөлхөн болгоцсон ингээд нялцгардуу болцсон ногоогоо салаад хийх юм бол хоорондоо холилдоод ингээд уусчихна. Тийм зохимжтой биш тий. Уг нь бол салаад гэдэг чинь олон төрлийн түүх идүүдийг оруулаад бид нар холиод тийм ээ нэг холимог ногоо тус бүрийг нь өөр амтын одоо онцгой амтыг мэдрэх зорилготой шүү дээ тий. За тэгэнгүүт одоо хүчлэлэг гэж юм тий. Хүчлэлэг орчин болохоор яг нь пектинийг одоо илүү одоо хадгалж үлдэх. Илүү одоо ногооны бүтэцийг илүү цэвэрхэн тий. Гоё цэвэрхэн тусдаа салсан юм шиг няцгаа биш илүү юм одоо бүтцийг хадгалж өгдөг гэсэн. Тэгэхээр та гоё цэвэрхэн хэржилттэй ингээд дөв дөрвөлжин гоё хэржилттэй одоо төмстэй, луунтай тийм салаад хий гэж бодож байгаа бол чанахж байгаа усандаа жоохон лимоны хүчил. За эсвэл нөө жоохон цагаан цуу тий уксус гэж ярьдагтэй хийчих юм бол таны хэрчсэн төмс яг ямар хэржилттэй байсан тэр чигээр гарч ирдэг. А гэхдээ болцсон бүрэн гэсэн үг. Тэгэхээр би бол айгуу гоё юм хүчлэг орчинд боловсруулсан одоо төмс ногоогоор ингээд гоё цэвэрхэн тийм ээ тийм салаад их дуртай. А нялцгар ногоонуудад бол тийм дуртай биш. За тэгээд та ингээд дунд нь бас нөгөө юугаа өөрчилж болохгүй. Зорилгоо өөрчилж болохгүй. Салаад хийх гэж байгаа бол яг хүчлэг орчинд бол боловсруул тий. Нухаш хийх гэж байгаа бол тий хүчлэг нөгөө шүлтлэг орчинд бол боловсруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол хүчлэг орчинд боловсруулсан одоо нэх гоё дөрвөлжин гоё төмс байлаа. Тэргээр та нухаш ийн гэх юм бол тэр хизээч гоё жигд нухахдаггүй. Арзгар за тэгээ нөгөө энэ бүхэлтэй. За тэгээ нөгөө гоё нэгэн жигд ийм кремми бүтэц үсэхгүй гэсэн. Тэгэхээр та юу хийх гэж байна вэ? Энэ ногоог ашиглаад хинт зориулж юу хийх гэж байна гэдгээ төлөвлөчөөд боловсруулалтаа хийх юм бол айгүй одоо гоё хоол хийж болно тий. За төмсний нухаш хүмүүс аюу гэдэг тий. За төмсний хучмал за тэг хачир за тэгэнгүүт за нөө шанз байдлаар хууш уранд ч юм уу те першкинт идэгтэй ногсон төмш. За тэгэнгүүт бид нар зарим хүмүүс төмсөө нухчаад шүүвчээд орчдөг. Жохон хөрхөр нухъя гэдэг. Тэгэхээр ерөөсөө тийм алдаа гаргаж болохгүй. Яагаад төмсийг халуун дээр нь нухах ёстой вэ гэхээр нөгөө эсийн эвдрэл багтаа. За тийгээд хоорондоо жигд холилдсон ийм кремми тийм ээ гоё бүтэцтэй хөвсгөр бүтэцтэй нугсан төмс хийя гэх юм бол шүүгээд шууд халуун дээр нух. За тэгээ төмсөө айгүй гоё нухчлаа гэж бодсон чинь дээр нь бид нар юу нэмдэг вүлээ? Сүү, цэцгийн дос. За зарим хүмүүс жоохон давс нэмдэг тий. Тэгтэл айгүй гоё халуун дээр нь төмс нухцсан төмсөн дээрээ царцаацсан тэгээ хүүтэн сүү юм уу хүүтэн одоо цэцгийн тос хийчих юм бол нөгөө гэж нь температурын огцон мундалтанд нөгөө зунгаарлах гоё кремми бүтэц үүсгэхэд нөлөөлчих жоохоо. Тэгэхээр боломж олдвол жоохон бүлээх хийсв. Жоохон юм нөгөө нэг дасгалгааны температурт хайлтсан тийм цэцгийн тос үүд штэ. Тэгээ хийх юм бол таны цэцгийн одоо төмсний нухш үнээр гоё болно. Саяны хэсгийг сонсч надад хүртэл ингэ амар сонирхолтой байхгүй тий. Би хүртэл одоо юу гэх төмс ол зүг чандаг бол гараа ирсэн юм тий. Юусэн төмсөө чанахтаа магадгүй салаад хийх гэвэл бид нэр жоохон цуун цагаан цууны өвчл алюминий цуу ч гэдэм үү тий. Аль нэгнээс нь маш жоохон нимбэгний өвчл ч юм уу тий. Жоохон хийх юм бол тэр нөгөө нэг усаа илүү хүчлэх чанартай болгох чинь тэгэх юм бол одоо юу гэх юм тэр нөгөө нэг бүтцийн алдахгүй тий. Харин нухших юм бол жоохон соод хийж болж гин, хужир хийж болж гин. Тэр хоёр одоо хамгийн одоо шүлтлэг шиж чанартай хоёр байсан тий. Маш бага нөгөө хідэн халбаг биш. Ерөөсөө нөгөө цайны албаг гэж ярьдагтай 5. Тэрнгээр л тэрч бараг ихтэндээ ер нь бол цайны албыг 5 хугаасны нэг ил хийхэд одоо хужир юм уу соод бол тий хуурай штэ. За нөгөө алюминий цуугаас бол нэг 2-1 тий. Хүчлэг одоо шингэн суурьтай нэмэлт бол яг нэг 2-3
мл ч юм уу тий. Одоо шинэ алюминий цувь арай шингэн байдаг тий. Тэгхийн бол магадгүй 2-3 албыг цагаан цувь бол бараг тал албыг хийхэд амар гашуултын хүчлэг хийчээд одоо нэг тэрий чин тодорхой хэмжээнд чанжаага шинг уусгаж авч тэнгууд миний төмс айгуу муухай гаш болчихлоо гэд хүмүүс тэгээд байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тийм их биш. Маш бага орчин бүрдүүлэхэд л маш гоё болдог. Айгуу мэдрэг байдаг гэсэн үг. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань ерөөхдөө яг энэ зөвлөмжийг дагаад магадгүй төмсөө чанаад үзээрэй. Тэгээ бис одоо үзэн гэж бодож байна яг үнэхээр. За тэгэхээр хоёлаа одоо нэг өмнөх сэдв рүүгээ орвол хоёлаа ч ногоог нөхөлтөөх талаар ярьжсэн тий. За брокколи дээр нэг ийм жишээ байгаа мэн. Одоо ногоон навчт ногоонууд гэвэл саяных шиг жишээ байгаа мэн. Ерөн бус төрлийн ногоонууд чинь хөлдөөвөл тохиромжгүй ногоо, илүү одоо тохиромжтой ногоонууд гэвэл өөр нэрлүүл одоо бүлгээр нь ангиллуул бид нар яаж ангилжлах вэ? Ямар ногоог илүү хөлдөөвөл дэмийвэ гэж тэр талаас нь зөвлөвөл. За ерөнхийдөө нөгөө навчит ногоонууд байдаг те. Бид нар нөгөө хамгийн нийтлэг одоо самгисаал те салаад навч гэдэг те. За навчит ногоонуудыг хөлдөөвөл бас тийм тохиромжтой биш. Амар хурдан харалдаг. Та хөлдөөчлөө за яг хав те зөв хөлдөөчлөө гэж бодоход гаргаад ирэхэд хэрэглэх ямарч боломжгүй болчихдог гэсэн. За усны агуулмж өндөртэй за нөгөө байцаа. За бүрэнгийн сонгон те. Тэдрийг хөлдөөх юм бол гаргаж ирээд яах нь усал гоочно гэсэн. За тэр ус гэдэг чи яах нь тэр ногооны өөрийн шүүс байхгүй юу? Шингэн. Тэрнээс бид нар нэмэлтээр одоо тэнд ямар нэгэн ус мас шингэн нэмээгүй те. Тэгэхээр тэр хөлдөөгөөд буцаагаад гаргаж ирэхээр тодорхой хэмжээнд яах нь хөлдөлт гэдэг чинь ногооны эсийн гадуурх юм өсөн бүрхүүл үсчихэж байгаа. Тэрийг гисгэхээр яах нь нөгөө одоо усан дуустдаг нэгдлүүд за нөгөө нэг шимт хижээллэг байдал за тэгээд нөгөө бит бүтэц тийм ээ тэдгээр бүх зүйл одоо тэр ялгарч байгаа одоо гисж байгаа шингэн дээр дамжаад алдчихж байгаа. Тэнгүүд бид нар бас яг тийм нөгөө зорилгодоо хүрсэндээ яг нэг шимт хижээл агуулмж өнтертэй ногоо идчихье гэж зорьсон чинь тийм бас боломжгүй те. Тэгэхээр байцаа сонгон өдр бол бас тохиромжгүй төрлөөдөө илүүтэй авах гэдэг нь тий. Зүккини гэх тий ногоон хулуу. За тэгээд нөгөө чиз гэдэг ногоо байдаг штэ. Тэр бол нөгөө нэг одоо хэрчингүүд шууд агаарах нийтлүүдтэй харилцан уралд ороод тий ийм нөгөө амар хурдан харалдаг. Харлал ирэх юм бол тэрийг нөгөө ямар ч тийм тааламжтай тий хүний нөгөө дуршлыг хөдөлгөх хөөц биш болоод ирдэг гэсэн. Тэгэхээр маш хурдан хугацаанд богино хугацаанд боловсруулдаг. Тэгэл хэрчээл идэл шууд тохирсон ногоонод байх гэдэг шүү. Бүх ногоонуудыг хөлдөөж чадгалаа гэж та амар ажилтай ч гэх юм уу те. Айгуу мундаг одоо хүн гэсэн үг бол биш л те. Тэгэхээр зүгээр ногооныхоо шин чанар дээр үндэслээд зөв хэрэглэх нь л аюул чухал. Тий. Одоо хүнсний харьцангуй монголчуудын хүнсний ногооны хэрэглээ бас сая 22 оны судалгаа харж ийлээ л да. Хэрэгцээтэйгээ харьцуулахад бол бид нар одоо хэрэглээ одоо 85 орчим хувийг бол бид нар одоо хэрэгцээтэй харьцуулахад бол хэрэглэж чадчихээн тий. За дээр нь хөлдөөсөн, хатаасан байдлаар за импортоор маш олон төрлийн ногоонууд орж ирж байна. За тэгэхээр тэр ногоонуудыг бид нар зөв боловсруулал хүнсэндээ хэрэглэж юм бол заавал бүгдийг хөлдөөгдөх шаардлагагүй байхгүй тий. Хатаасан гэл тэнгүүт хатаасан нөгөө ногоон сонгон яншүү гэл үүдэг тий. Хатаасан сармис гэдэг. Хатаачаар одоо муучдаг гэсэн үг биш. Тэр зүгээр нөгөө нэг бүтэц шин чанарын өөрчлөлт нөгөө ногоон дагуулагдж байгаа чигийг зайлуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр илүү одоо шимтгий агуулмж хадгалагдж байгаа. Хамгийн гол нь одоо хадгалалтын хугацаа хурцсаж байгаа байхгүй. Тэр бүр бид нар одоо яншуу чин хадгалахад аюу хэцүү шүү дээ. Аваад ер нь богино хугацаанд хэрэглэхгүй л бол ингээ амархан харлаад ингээ шүүс гоожоод нялцаахад муухай өнөр ордог те. Тэгвэл хатаасан яншуу авчихаар яах нь бид нар одоо юм нөгөө нойтон биш ч гэсэндээ шимтгийлээ агуулмж нь тэр хатаасан яншуунд байна л гэсэн. Тий. Тэгэхээр хатаасан ногоо авмааргүй энэ ч одоо ингээд хатцсан гарч ирсэн юм гэл хүмүүс ярьдэн штэ. Тэр бол яг нь ерөөсөө хадгалтын хугацаа орцгож байгаа. Бид нэр илүү удаан хугацаанд тэр ногоог хэрэглэх боломжийг биднэрт олгож байгаа байхгүй. За хөлдөөсөн ногоо бас импортоор орж ирж байна тий. За хөлдөөсөн ногоог хэрэглэхэд айгу анхаарах юм нь юу вэ гэхээр бид нар заавал боловсруулж хэрэглэх шаардлагатай болж байгаа шүү дээ. Хөлдөөгээр нь зажлаад иж чадахгүй, гаргаж ирээд гисгэж чадахгүй тий. За тэгэнгүүт та шөлтөө хоол хийх гэж гин үү, ураг хийх гэж гин үү гэдгээс хамруулаад хоол чинь бэлэн болохоос нэг 10-аас 15 минутын өмнө хөлдөөсөн ногоогоо хийгээд өндөр хэмд биш. Нэг дундаж тий одоо 71-ээс 82 градус бас хэмжиж чадахгүй бах тий. Яг нэг
одоо 1-9 хүртэлх одоо тоотой нөгөө индукцийн бэлгийн технологи гэдэг нь шүү дээ. Тэрний нэг 7 дээр нь ч юм уу те. 7 дээр нь тавьж агаад одоо хөлдөөс ногоогоо хийгээд одоо хоолныхоо уураар жигнэх ч юм уу. Эсвэл баг шингэнд жигнэх ч юм уу те. Маш богинохон хугацаанд л боловсруулал айгүй тохиромжтой гэсэн үг. За бас ногоог бас хит удаан хит өндөр хэмдэж чанахаас айгүй болгоомжлох хэрэгтэй. Одоо ялангуяа хатуу гэдэг нь те. Манжин ч айгүй удаан болд нь шүү дээ. За тиймгүй за нэг өндөр хэмцтэй удаан цаг болгочихл юм болчих واخ гэхгүй. Зөв хэмт яг болцсон айгүй сайн анхаарах хэрэгтэй. За мөн 100 градус гэдэг те нөгөө буцалж байгаа юм бид штэ. 100 градуст бид нэр тэр бүр дулааны боловсруулалтыг явуулдаг гэсэн үг. За нэг 9 хүртэлх одоо хэмжээтэй байлаа гэхэд нэг 7 дээр 6 дээр нэг одоо 10-аас 15 минут. Тэр хэрвээ та нөгөө нэг шүлэнт хийх гэж байгаа бол бас тэр хугацаагаа баримтлана гэсэн үг. За шүл нөгөө ногоотой шүл гадар аягүй хэд штэ. За нэг жоохон гашуун амттай байцаа идэж үзсэн үү? Ногоотой шүл ингээл яг үнэртдээ штэ. Одоо бид нэр штэ зөндөл иддэг штэ. Гашуун иддэг зарим нь ч аягүй гоё зөөлхөн болцсон дээ. Зарим нь л амар хатуу гашуун шүлцэн байдаг штэ. За тэгвэл нөгөө нэг байцааг бас яг брокколитай адилхан тэгтээ хөлдөөж болохгүй л дээ. Хөлдөөхөөс өмнө шазалчих юм бол яах нь тэр нөгөө гашуун амт нь алхуулчихдаг. Шазлаад богино хугацаанд нөгөө буцалсан уусанд 1-2 минут шазалчихна гэсэн үг. Тий. Эсвэл одоо юу гэсэн үг том далбгараар нь боломж олдвол том далбгараар нь хэрччээс шазалцгаар дулааны боловсруулалт арай богинохон байж болох ч гэсэнтэй шимтгижэл алдагдал ихтэй гэсэн үг. Одоо ингээд том навч байна те. Салаатны том навч байна. За тэрийг усанд хийхээр яхна. Тэндээс уусах боломжтой нэгдлүүд нь арай одоо юу гэрэмтэй. Магадлал нь арай бага. Харьцаж байгаа гадаргуун баг болохоор хэрчиж байгаа шүү дээ. Хэрччихэнгүүд уусах талбайг нь илүү нэмэгдүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр хэрчгээсээ өмнө жоохон шадлаад гаргаж ирээд хэрччээд шүл рүүгээ хийчих юм бол юм гашуун амтагдахгүй байцаа. За бас хүмүүс нөгөө нэг сонгиныг дангаар нийт чаддгүй юм бид штэ. Салааднаас сонгин хайгаал те. За эсвэл нөгөө энэ сонгин нэмсэн юм уу гэж сонгинтой хоол идэхгүй гэлтэй. Тэр нөгөө нэг хөхөрт нэгдлийн агуулмж өндөртэй байдаг болохоор акт нэгдлүүд бас үүдэн штэ. Тэгэхээр тэр акт нэгдэл гэдэг чинь өөрөө тухайн ногооны шин чанарыг бас бүрдүүлдэг айгүй онцгой зүйл байхгүй. Хэрвээ та нөгөө нэг одоо юм сонгины тийм актай үнэрт дургу бол хэрччээд хүт усанд 1 минут байлгаж. Хүт усанд байлгаж. Хүт усанд. Тэгээ шүүгээд авчих. Тэгээ салаатанд хийж болно. Байцааны салаад. Тэгвэл гашуун таахгүй. За эсвэл нөгөө бид нар хуурдаг тий. Хуурчаар нөгөө тэр үнэрт нэгдлүүч айгу дэгдэмхийн учраас дэгдээд алах болчихдог. Тэгэхээр нөгөө хуурцсан сонгино хоолнд нэмэхээр юм гашуун сонг юм актай үнэр амтдаг шүү дээ. Тэгэхээр тэгж бас боловсруулж болно. Хүүхдтэй хөгж байгаа хүүхдүүд айгу мэдрэх. Эндээс ингээд муухай сонг үнэртэй байна. Надад үнэ хайрал санагдаж байна. Сонгны тэр гоё актай үнэр нь олон тий. Бас дангаар нийдэж болно тий. Тийм хэрвээ та тэр актай үнэрэнд нь дургу танай гэрийн хүн дургу ах юм бол бас хүүхд усанд 1 минут байлгачих болно. Бас байцааны салаат хийх гэж байгаа бол тий бас яг тэгж болно. Байцааныхаа навчиг ерөөдөөс байцааны салаат хийхт чинь ороо хэсэг юм биш нөгөө доотлын хэсгийн нэмгэн олон навчтай арай зөөлхөн тий гоё өнгөлөг тийм навчтай хэсгэр нь хийдэн штэ. За тэгвэл нэмгэн хэрччээд бас хүүтэн усанд 1 минут байлгачих юм бол нөгөө юм гашуун юм ихүн үнэргүй дээр нь юм байцааны шаржгансан юм бүтцийг бий болгодог гэсэн. Тэгэхээр яаж боловсруулж болох вэ? Японд ч яг нэг тэр салаатуудыг амар хий одоо нэг качествтай аюул хийдэг тий. Тэгээд аюу тийм тааламжтай шаржгансан тий. Одоо мэдрэхүйн үнэлгээнд бас байдаг байхгүй ямар ногоо яаж зажлагдаж надад сонсогдож чинь гэдгээр бид нар үнэлгээ хийдэг байхгүй. Тэнгүүд юм шаржгансан бүтцтэй юм бас хүний аппетитийг нэмэгдүүлдэг, идэх дуршлыг нэмэгдүүлдэг байхгүй. Тэгэхээр тэгээд байцааны салаат хий гэж одоо санчир ийм одоо усархаг ийм одоо навчин ийм ялцгай байцааны салаат дуртай юу, хөвсгөрт дуртай юу? Хөвсгөрлөл гоё шүү дээ. Би л хөвсгөрлөл. За тэгэнгүүт одоо байцааны салаат хийгээд бид нар нийтлэг ургамлын давс хийсэн чихэр идэх те. За тэгвэл тэрийг хизээ хийх вэ гэдгээс хамааруулаад бас салаад өдөрдөж болох нь. Асууа. За эхлээд давсаа хийчих юм болох юм. Давс ч өөрөө нөгөө альва түүхийдээс усыг өөртөө татах буюу гадагшлуулах тийм
одоо шинж чанартай. Шигнийг татчихж байгаа шүү дээ. Тэнгүү шүүс их ялгарч байгаа шүү дээ. Шүүс их ялгараад ингээ базаад ирэх тусам шүүс их ялгардаг. За тэрний дараа нөгөө сонгонд бусад нэмэлтүүдэгээд амталж болно. А хэрвээ тийм нялцгар байцааны салаатанд дургу хүн бол яг нь эхлээд одоо тосоо ич. Тос хийгээд ирэх юм. Тэр байцааны гадуурын бүрхүүл үүсчихэж байгаа байхгүй. Бүрхүүл үүсний дараа амталгаа хийх юм бол ялгарах шингэн одоо багтай маш бага. Тэгээ ийм шаржгансан гоё байцаатай байцааны салаатаас идэж болно. Нэг давс чин наатар агуулж байгаа тий. Наатар ч өөрөө шингэнийг татж байгаа тий. Хүний бид ч гэсэн яг адилхан байдаг. Тэр процессыг ашиглаад хүнсний ногоонд байгаа чигийг дотроос нь гадагшлуулж ийн гэсэн үг байна шүү тий. Тэгээ одоо ингээд усны агуулмж өндөртэй ногоонууд гэдээ ярьж шүү дээ. За тэр ногоонуудаар бид нар одоо хуурга хий гэж бодъё л да. За чинжүүтэй хуурга хий гэж бодъё тий. Чинжүү өөрөө С витамины агуулмж аяга өндөртэй. Жимс ногоо байхгүй юу? Яг жимс шиг ургадаг. За тэгэнгүүт чинжүүг болохоор уг нь бол боломж олдвол С витаминыг бид нар шууд одоо идээдээ бидээ нийлэгжүүлэх гэх юм бол салат хийж юм дангаар нийтчих болно. Тэгвэл зарим хүмүүс нөгөө чинжүүний ууранд жигэнсэн үнэр нь аягүй гоё идэг гэд махтай чинжүүний одоо хуурга хийж идээд шүү дээ. За тэгэнгүүт бид нар тийм нялцайсан одоо чинжүүнд бас тийм дуртай биш те. Нялцайсан өнгөнд гунтцсан те. Айгүй устай байдаг те зарим хоолны газрууд. За тэгвэл би ер нь аягүй олон хүндийг зөвлөдөг байхгүй. Хоолныхоо дундуур битгий давсъя. Тэгэхээр нөгөө түүхийн ид болгоноос хагуулагдж байгаа шүүс нь тийм ээ чиг нь ус нь ингээ гадагшилж байгаа. Тэгэхээр амар их шүлтэй хоол ийм шүл ихтэй хуурга болчдөг байхгүй. За давсыг хизээ нэмэх вэ гэхээр ерөөсөө мах одоо сонгоноо саримсаа хуурлаа те махаа хуурлаа. Тэгээд чинжүүгээ хийлээ. Бага хэмжээнд нэг 3-4 минут дулаанаар боловсруулчих тэр чинь шууд идэж болдог ногоо учраас заавал болцгүйцэн гэсэн юм бол байхгүй. Хамгийн сүүлд нь гаргахынхаа өмнө давсаа игээд утгаад тэгээ идчих юм бол нэгдүгээр давсны хэрэглээ багасгаж болж байна. Хоёрдугаарт түүгийн идэх юм шаржгансан ийм сэргэг бие бүтцийг хатгалж идэх боломжийг бид нарт олгож байгаа юм. Чинжүү чинь ингээ муухай уусчахаараа муухай байдаг шүү дээ. Уусаад ингээ зажлагдах юмгүй те баг ингээ зажлагдахаараа доо нүртэл нэг гоё чимээ нүртэл гоё. Тийм гоё юм шаржгансан шар гэж дуурдаг те. За тэгвэл ногоотой шүл хийхдээ ч гэсэн те хүмүүс бас нийтлэг гаргадаг те. За шүл буцаллаа л гэх юм бол ерөөсөй байдаг бүх ногоогоо хамт нь хийчдэг. Тэгээд нөгөө хутгаж чанжаагаал аягалахаар нөгөө өөр өнгөтэй. Зарим нь хатуу, зарим нь нялцгаар, зарим нь бараан, зарим нь ингээ бүр нэг өнгөө алдсан те. Цайвар маяар болсон тийм болцсон байдаг. Тэрэн дээр бид нар юг анхаарах вэ гэхээр ерөөсөө хамгийн удаан болцтой, хамгийн ягт хатуу бүтцтэйгээ төрүүлээд хийх нь. Тэгээ болцын зэргээр нь ангилж агаад дараалуулад хийчихнэ. Тэгэхээр хамгийн сүүлд нь бид нар нөгөө ногоотой шүлээ аягаллаа гэж боддог л та. Тэгэх юм бол бүх ногоо жигд болцтой тусдаа ялгарч амтлагдах боломжтой тий. Бүтцийн хувьд, өнгөний хувьд яг жигд болцтой ногоотой шүл идэж болж байгаа. Тэгэхээр айгүй анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг ийм юу байдаг штэ. Хүн болгоо ер нь бол нөгөө нэг гэртээ адилхан нөгөө адилхан махнууд л хоол аваад хийдэг гэсэн мөртлөө нөгөө нэг амтнууд бүгд өөр байдаг. Тэ хамгийн сонирхолтой. Тэгээ нөгөө нэг ягаад зарим хүмүүс илүү амттай гэдэг энэ ягаад зарим нэг амтгүй гэдэг энэ юм яг нөгөө нэг технологи ажиллагааны л асуудал байгаа байхгүй тий. Бараг хизээ хийх үү гэдэг асуудал нь өөртөл тий. Ямар ногоон төрүүлж орох юм, ямар дараа нь орох юм. Зарим хүмүүс одоо шинэ нөгөө нэг огт хоолоо хуурах аргууд ашиглахгүй ч байдаг юм уу те. Тийм арга ашиглахгүй мөртлөө би ингээд хүүхдүүд нь идэх дургүй байна гэхээр би заримдаа гайхаад байдаг байхгүй. Одоо сонгоноо орох голонгоо орохгүй юм чинь хүүхдүүд чи юу гэж идэх үү те. Би яасан ч бараг идэхгүй гэж хэлж байгаа байхгүй те гэдэг шиг. Тэгээд одоо тэр нэг хуурах аргууд энэ боловсруулах ажиллагаанууд орж иж өөрөө хоолч аягүй гоё амттай болж байгаа жишээ байгаад байна те. Ерөнхийдөө бид нар нөгөө дулааны боловсруулалтыг одоо бидний одоо мэргэжлийн үг хэллэгээр нойтон болоод хуурай дулааны арга гэж ярьдаг байхгүй. Нойтон дулааны арга юу гэхээр аягүй ойлгомжтой. Ерөөсөө ус ашиглаж байгаа. Усны уур ашиглаж боловсруулж байгаа юм бол нойтон. А хуурай гэдэгт нь болохоор яг нь одоо тос ашиглаж байгаа. За шарах шүүгэнд нөгөө шарах гад ямар нэгэн шарах гадаргуу ашиглаж боловсруулж байгаа хуурай дулааны арга. За тэгэхээр түүхийн эдийг аль нэг аргаар нь боловсруулна гэдэг бол бас тийм одоо юу л да боломжгүй л дээ. За яагаад гэвэл нөгөө найрлага байхгүй юу? Найрлага бол бүтэц шин чанар.
найрлага нь одоо усанд дуусдаг болон тосонд дуусдаг амин дэмий агуулмжтай ногоонууд байх юм бол айл айлангаар нь л хосолсон аргаар боловсруулж болдог гэсэн. Тэгэхээр одоо нөгөө юу вэ? Одоо луунга төрүүлээд жоохон тосонд хуурчаад тэгэхээр ингээд гой өнгөн сэрэгдэг те. Тэгнийхээ дараа ногоотой шүлэндээ тас нүртэл гоё юм шаргал гоё гэж тий. За тэгэнгүүт ерөг одоо тэр одоо шараад одоо хуураад байна гэж чинь тос ашиглаад боловсруулахаар хүний биед муу гэдэг байхгүй. Тэр чинь тийм биш байхгүй. Ямар тосыг ямар хэмд юуг шарж ийн гэдгээс айгүй чухал. Тэрнээс биш бүгдийн тэгэл шараал их тосон ч шараал байвал бас болохгүй л тий. Тэгэхээр хуурна гэдэг бол бага хэмжээний тосонд ерөөсөө 5 мл тийм ээ. Нэг жижиг халбагыг хийгээд ногоогоо жоохон хуурчаад тэр бол илүү таны хоол танд илүү шингэцтэй болж байна л гэсэн. Тэрнээс биш одоо ингээд шин чанарын муутгаад хүний биеийг өвчлүүлээд байна гэсэн үг биш л те. За харин тэр угаасаа тийм жоохон тосыг чинь бид нар дахиад ашиглана гэсэн ерөөсөө боломж авахгүй шүү дээ. Тэгэхээр юу дээр анхаарах ёстой вэ гэхээр ногоог шинтэжээлээ алдагдал багтаа өнгө болоод бүтцийг алдагдуулахгүй ер нь нийтлэг боловсруулах гэх юм бол усны уур ашигла те жигнүүр дээр тавиад те жигнэсэн шүү дээ. Тэр бол хамгийн олон хүний хоол за тэгээд шимтгижээлээ алдагдал багтаа илүү царайлаг болгох боломжийг бид нар толгож байгаа. Жигсэн ногоонууд гэсэн үг шүү дээ. Инженеэр ирвэл те бидний хэллэгээр бол те. Тэгээд дараа нь хольж бас болно те. Холоод амталгаа хийгээд толчиж болж байгаа байхгүй. Салаад хийж болж байна. Хуурга хийчих болж байна. Бүгдийг нийлүүлээд тосонд шараадаг гэсэн үг биш байхгүй. Ерөнхийдөө тос их байгаад ирэхээр ногооч өөрөө нөгөө одоо усны агуулмж өндөртэй. За тэгмэд хуурай дулааны аргууд дундаасаа тос ихтэй боловсруулаад ирэхээр нөгөө ногоон дагуулгадж байгаа чийг айгүй хурдан гадагшилдаг. Тий. Бид нар одоо тэр чигтэй чинь хамт нөгөө нэгдлүүд те элементүүд амин дэмүүд ингээд очиж те алдагдчихж байгаа байхгүй. Тэглэж бүтэц шин чанараа алдчихж байгаа. За тэгээд тийм тодорхой хэмжээний уруулууд явж байгаа учраас өнөхөр одоо заавал тос ашиглахгүй байна гэж байхгүй л те. Баг тосонд л. За тэгэхээр одоо би сая нөө яриагч сонссон чинь нэг үзэгчдэд магадгүй нэг жишээ болохоор нэг хоолны жишээ одоо юу гэдгийг те ногоотой шүлж байдаг юм одоо өөр ямар нэгэн хоолны одоо технологи ажиллагааг нэг ингэж ийм дараалалаар хийвэл одоо та магадгүй хамгийн сайн шивжээлтэй боловсруулалт зүг байна. Тим жишээ ярьж өгвөл. За монголчуудаа одоо нийтлэг те ногоотой шүлэн те хийдэг. За боош байна, солянка байна гэх те Оросоос орж ирсэн. Ерөнхийдөө энэ төрлийн шүлийг болохоор найруулсан одоо шүл гэж нэрлэдэг байхгүй. Яагаад найруулсан бэ гэхээр маш олон төрлийн орцыг тус тусад нь боловсруулад нийлээд найруулад холчиж байгаа. Тэгэхээр энэ яг нь эхлээд одоо за боош ихийг одоо за ил та тий би өөрөө нөгөө хөрөн манжинтай шүлэнд аягүй дуртай. За тэгээд энэ дээр бас нөгөө яг зөв хөрөн манжигаа зөв боловсруулахгүй бол аягүй муухай болж бас болдог. Тэгээ муухайг бас идэж үдцсэн хүмүүс байгаа. Гоёыг бас хийж болно те. Нэг саарл юм болчихдээ шүү дээ. Саарл хөрөн манжил. Яг хөрөн манжин уу, саарл манжин уу гэж бүр гайхмаар те. Тийм өнгө нь хөвчдөг байхгүй. Тэрэн дээр бид нар юг анхаарах вэ гэхээр хөрөн манжинтай шүлний ерөнхийдөө суур шүлийг бид нар махны шүлийг гаргаж авдээ. Шүлөө тустаа гаргаад авчихна. За тиймгүй хөрөн манжингаа тустаа боловсруулчихна. За түрүү нөгөө пигмент гэж ярьжсэн те. За ганцхан хөрөн манжинд байдаг беталайн гэдэг пигмент байдаг байхгүй юу? Хөрөн өнгийг үүсгдэг. За энэ өнгө одоо боловсруулалтын орчин буюу нөгөө pH-ийн хүчлэг орчинд илүү одоо сэргэдэг. Шүлтлэг болоод ирэхээр өнгө нь саарл болдог. Ингээд буурдаг. Тэгээ усан чанчих юм уу саарлчих юм шүү. Тий, шууд. Тэгэхээр бид нар пигментийг хадгалж үлдэх яах нь урьдчилсан шатныг хүчлэг орчинд хөрөн манжигаа боловсруулчаад дараа шүл рүүгээ их юм бол одоо пигмент нь шингэн рүүгээ алдагдахгүй гэсэн. Яаж боловсруулах вэ гэхээр за хоёр янз арга байдаг. Эхлээд хөрөн манжигаа хальстай жигнэж болно уураар. Тодорхой хэмжээнд жигснийхаа дараа за нэг 15-20 минут жигнээд гаргаж ирээд хэрчээд баг зэрэг хүчлэг тий хүнсний одоо нэмбэгний хүчлэлтэй тодорхой хэмжээнд сулруулсан одоо усаар шингэлсэн уус мал ингээд баг шингээд жохон тэр шингэнэ хийгээд хөрөн манжигаа хийгээд жохон жигэнчиж болно. Тэгэхээр тэр одоо яаж вэ? Пигмент хадгалагдчихж байгаа байхгүй. За эсвэл шууд арилгаад хэрчээд за тэгээд арай тэр одоо хүчлэг суйтай орчинд арай удаан хугацаанд боловсруулна гэсэн үг. 20-25 минут тий.
За гүйцэд нөгөө нялбайтал нь боловсруулах байх нь шүү дээ. Дараа нь бид нар дахиад шүлэн тэгээд боловсруулах учраас тэрийгэ тооцоолох хэрэгтэй. За тэгээд сонгино тустай хуурчин, тосонд хуурчин. За луунга тосд нь хуурчин тий. За тэгээд сонгилоо хоёр хамт хуурчлах уу? Болохгүй шүү дээ. Болохгүй юу? Тий, болохгүй. Амин нөө залхуурч гал. Тийм. Одоо өөртөө зориулж хоол хийж байгаа л тий. Тодорхой цаг хугацаа өөртөө зарцуулаад аршаан болог гэж ярьдагтай монголчууд тэрэн шиг зөв шингээх хэрэгтэй. Зөв боловсруулаад зөв шингээх хэрэгтэй. Тэгэхээр өөртөө зориулаа тий, өөртөө хайртай байх хэрэгтэй. За тэгин сонгино тустай, луунга тустай боловсруулчаад нөгөө махны шүл маш гоё тунгалаг гой махны шүлөө гаргацсныхаа дараа эхлээд юугаа хийх нь? Луунга хийх нь. За тэгээд хүрэн манжингаа хийх нь. За тэгэхээр шүл чинь хүрэн болно. Гэхдээ ийм нөгөө dark хүрэн биш тийм ээ. Хар хүрэн биш. Ийм улаан туяатай хүрэн болж ирдэг гэсэн. За тэгээд сүүлд нь сонгино хийгээд нэмэлтээр ян шүү те амтлагаагаа одоо хоолоо гаргахынхаа өмнө давсаа хийгээд хар перцээ одоо юу хийдин те тэгээ боловсруулад дээр нь тэгээд одоо олгох гэж ярьдаг те бид нар тавгандаа хийгээд дээр нь яг нь зөөхий тусааж олгоно гэж ярьдаг. Тэгэхээр хүрэн манжингийн салаад бас нөө винегрет гэж яддаг те. Эсвэл хүрэн манжингийн нөгөө яг хэрцсэн одоо тосоор амталсан салааднууд байдаг те. Тэр тохиолдолд бас яг энэтэй адилхан боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу боловсруулах юм бол нөгөө танд одоо бид нар айгүй гоё фрэш өнгөтэй те улаан хүрэн өнгөтэй гоё шин гэсэн мэдрэмжийг хүрэн манжигаас авмаар байтал сав саарл өнгөтэй хүрэн манжин гараад ирэх хин ч идэхгүй. Боловсруулаад удцсан юм уу эсвэл хонцсон юм уу гэд хүмүүс гайхаад байдаг бах. Тэгэхээр одоо өөртөө борш хийж идвэл хүрэн манжигаа жоохон хүчил нэмбэгний хүчилтэй юм уу чанчхан байна. Тэгээ гаргаж ирээд махныхаа шүлийг гаргацсан байгаа. Тэр луунга игээд хүрэн манжигаа игээд согно игээд за тэгээд яа шүү перц давс юу гэдэг юм. Болцын зэргээр нь одоо араас нь хийнэ шүү дээ. Нөх хүрэн манжигаа хэр болгосноос шалтгаалаад хэр өмнөх хойно их үгүй болоод ерөөдөө хагас болгоод сүулт нь болоход бүгд л ижил хэмжээнд зэрэг болсон. Гоё юм улаан хүрэн өнгөтэй гоё богшуулна гэсэн. Тэгэхээр зүгээр тэр саарл байгаад байгаа чинь шуутлал хийчлээ гэсэн юм шүү дээ. Тэнгүүд хүрэн манжаа одоо ингээд ийм беталайн гэдэг энэ пигмент болохоор хүчлэг орчинд илүү гоё сэрэгдэг. Тэгтэл нөгөө брокколи шүлтлэг орчинд илүү одоо сэрэгдэг гэж ярьсан шүү дээ. Тэгээ та санаандгүй байдлаар ч юм уу те. За сонирхоод ч юм уу те. Одоо цууны хүчилтэй юм уу нэмбэгний хүчилтэй усанд брокколигоо хийчих юм бол яах нь илүү буурал хар ногоон өнгөтэй болоод ирдэг. Тэгээ амт нь илүү гашуурдаг. Гашуу юм эсэглэн болоод ирдэг. За тэрнгээр яах нь нөгөө салаад хийлээ. Үнэхээр эсэглэн айгүй муухай. Яг нөгөө хэд хоног болгоод хэд хонцсон юм шиг те эсвэл ингээд хөргөчөнд ингээд болгоод ингээд орхицсан юм шиг тийм муухай муудцсан юм шиг юм мэдрэмж хүнд өгдөг. За тэрнгээр одоо бүр ингээд цутан шүл хий гэж үү те брокколины цутан. Үнэхээр муухай амттай. Би санамсаргүй байдлаар брокколины цут яг тийм брокколины цутан амсаж үзсэн. Тийм тэгээ брокколины цутан шүлний хохирогч болж исэн. Тэр яасан бэ гэхээр би бүр гайхаад энэ дарсан үргэс тэмгэр хийсэн цутан шүл юм уу гэж бүр асууж исэн. Амар эсэглэн гашуун. Тэгээ ингээ хар ногоо өнгөт. Тэгэхээр буруу бол одоо нөгөө пигмент яах нь бүгдийг нэг аргаар боловсруулах юм бол бүгдээрээ өөр хариу урвал үзүүлдэг байхгүй. Тэгэхээр би ямар ногоог ашиглаад юу хийх гэж байгаа гэдэг төрүүлээд аягүй сайн бодчихвол аягүй зүгээр. Монголчууд болохоор нөгөө хоолнд аягүй ач холбогдол аягүй бага өгдөг юм санагдтыг. Би энэ хоолноос юуг биендээ авах вэ гэж бодхоос илүү за гялс тэ хотод дөрөх нэг юм хийж гэд. Гялс гэдэг зүйл хоолн дээр бити байгаасай гэж боддөө. Над зүгээр нөгөө нэг тэг санагдлаа л да. Бид нар чи угаасаа л яг таны хэлдэг шиг нөгөө нэг ингээд хоолн дээр нэг л одоо саунд гэдэг юм уу хийгээл бүгдийг нэг дор хийгээл тэгэл болгочихж байгаа асуудал шүү дээ. Тэгэл тэрийг гэр бүлээрээ л хуугаад идчихэж байгаа. Тэгэл нөгөө нэг дасан сурсан дээр амт нь гайг байх юм бол идэл одоо тийм дургу байх юм бол хүүхдүүд нь иддгүү ч гэх юм уу тийм л асуудал. Тэгэхээр нөгөө нэг хоол гэдэг чинь хардаа нүг ийм амар олон процесс явдаг те зүгээр нэг саунд дотор бүх ногоонуудыг хийгээд ногоотой шил болчдгоо маа л гэдгийг сая тэр нь бол амар тод ингээд нэг ойлголцох шиг боллоо гэж бодож байна. Тэгээд ядчил нэг саунд хийдэ ч гэсэн тэрний дараа л чухал те дараа л чухал шүү. Ядчил нэг зарим нь жоохоо уураад зарим нь одоо тий те шигэнтэй те боловсруулдаг юм уу яадаг юм те тэр аргуудыг ашиглах нь хоолыг чийл амттай болгоно. Тэгээ ялчгүй одоо би бол жишээ нь
одоо шинэ энэ хоол зүйч мэрэгчлэр сурахаас өмнө бол энэ хоолны талаар ойлголт тийм л байсан. Тэгээд хоолоо би сүүлд яагаад л ингэж амттай болоод намайгаас хүмүүс гайг амттай болоод хийгээддэг гэдэг. Тэгээ яагаад энэ вөхөр ерөөс л энэ өмнө хойно их нандаж л байгаа байхгүй. Тэгээ яаж хуурах уу гэдэг асуудлуудаас л энэ хоол амттай болчихж байгаа л би өөртөө зүгээр хөвдөө бодоод тийм. Тэгэхээр саний хэлж байгаа ч юм бол айгу санал нэг байна. За тэгэхээр хоёлоо өмнө ярьжсэн зүйл рүү ингээд нэг буцаад нэг жоохон буцвал хоёлоо ч нөгөө нэг хөлдөөх тохиромжгүй ногоонууд гэж ярьсан шүү дээ. Одоо байцаа байна, хаш байна, төмөс байна, ногоон олоо байна гэгээд нэрлсэн. Тэгвэл хөлдөө бол бас арай илүү тохиромжтой байж болох жишээнүүд нь гэвэл юу байдаг? Одоо жишээ нь брокколи ойлоо жишээ ярьсан шүү дээ. Тэгэхээр өөр энэс нэг жишээ олгоод ирвэл яга пигмент төр үндэслэх юм бол яг нөгөө хлорофилл буюу ногоон өнгийн ногоонуудыг бол бид нар бага зэргийн туслах дулааны арга ашиглаад температурыг огцон буулгаад мөстэй усанд хийгээд ингээд пигментийг хадгалаад боловсруулж болж байна те. За хөлдөөгд аюу тохиромжтой пигменттэй гэх юм бол нөгөө каротиноид гэдэг пигмент агуулсан те. Улбар шар өнгийн ногоонууд. За тэр дундаа луван аюу тохиромжтой. Луван байх гэдэг. Тий, хулуу болж байна. За бас нөгөө шар манжин те. Шар манжин бас аюу тохиромжтой. Ерөнхийдөө бол ийм усны агуулмж багтай хатуу нягт бүтцтэй ногоонуудыг л хөлдөөж хатгал бол арай тохиромжтой. Тэрнээс биш юм сэвсгэр, хөвсгөр харахад ийм том юм шиг хэрнээ ийм жин багтай ногоонууд гэдэг шүү дээ. Ногоон хулуу, за тэгээ нөгөө чис гэдэг те хаш. За тэг бүгд нөгөө шарсан хаш гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Тэр ногоонууд болохоор айгүй усны агуулмжийн төртэй. За нөгөө одоо юм да гадаад орчинтой харилцан урвалд орох магадлал айгүй өндөртэй байдаг. Айгүй хурдан нялцаадаг, хатдаг, ингээ гаднах юм одоо шинэлэг байдал айгүй хурдан алддаг гэсэн. Тэр ногоонууд бол нэг тийм хөлдөөхөд тийм тохиромжтой биш. Дээр нь ногоо бүр өөр өөрийн онцгой шин чанартай те. Хүн болгон өөр өөр дахин давтагдчихгүй те. Яг адилхан ногоо болгон дахин давтагдчихгүй өөр өөрийн шин чанартай учраас боломж олдвол те. Ер нь бол заавал хэрвээ таны одоо хэрэглэгдэх хүн те туслах материал чинь хангалтгүй байх юм бол юу агараа одоо нийлүүлж одоо хөлдөөж болно уу гэхээс биш боломж олдвол ногоонуудаа тусна. Онцлог те луунг бол дангаар нь луун тийм үү. Хулууг хулуугаар нь брокколигоор нь дангаар нь боловсруулад дангаар нь савлаад хөлдөөгөөд үзээрэй. Тэгэхгүй бол одоо бүгдийг холиод болгочоор дараа нь та хөлдөөс нь ногоог ашиглаад айгу богино хугацаанд за хоол хийж удаа тий. За хуураг хэмээр, за эсвэл цовь хэмээр гэж бодъё л та. За тэгэнгүүт нөгөө сонгоно хэрчсэн, сонгонтойгоо хамт нөгөө луунгаа хэрчээ, байцаагаа хэрчээд. За бүгдийг хэрчээд хөлдөөцсөн байна гэж бодъё. За тэгээд бид нар тэр чинь хуурсаа хоол шүү дээ. Тэгэнгүүт тасаа халаачлаа. За нөгөө хөлдөө хамтд нь барьцалдуулаад хөлдөөцсөн нөгөө чинь нэгдүгээр салахгүй. Хоёрдугаарт айгүйх мөс ихтэй. Тэр мөсийг бид нар одоо алдагдуулж болохгүй нь шүү дээ тодорхой хэмжээд хоол руугаа хийх гэдэг. За тэгэнгүүт мөс ихтэй ногоог халуун тас руу хий гэж бодъё. Тэнд ямар процесс болох вэ гэхээр өсрөн шүү дээ. Амар өсрөн. Тосны чанар айгүй хурдан муудна. Тэнд хууралт биш ерөөсөө айгүй замбраагүй процесс болж байгаа юм. Ногоогооч хуурч чадахгүй гэх нь. Ерөөсөө гүйцэд гисээгүй байна те. Ер нь хөлдүүгээр навчаал нэг яаж игээл за ингээл хайруулан тавг тэгэл халаачхад л тэгэл өөрөө болчих хэлхүүтэй гэж хүмүүс тэгж бодоод идэг байхгүй. Тэр хөлдөө ногоо хоолндоо хэрэглэх гэж байгаа бол ер нь боломж олдвол хоолоо гаргахаас өмнө 10-15 минутын өмнө хийгээрээ. Гэхдээ ер нь хөлдөө ногоонд би жоохон тийм дуртай биш. Яг бол анхны шин чанараа хизээж гүцэхгүй. Хадгалалтын явцад за бид нар импортын хөлдөөс ногоо дээр жишээ авлаа. Тээвэрлэлт явцад. За тээвэрлэлт бол бүр айгүй өртөг өндөртэй байхгүй юу? Яагаад гэвэл тэр ногоог чинь хөлдөө чигээр нь тээвэрлж ирэх хэрэгтэй байдаг. За хадгалж байгаа газарнд борлуулах гэж байгаа газарнд бас яг тэр нөхцөлийг хангаж бид нар арай нэг аятайхан бүтэц шин чанартай те хөлдөөд гисээд одоо ирж байгаа ногоо байгаа үгүйг бид нар мэдэхгүй штэ. Тэгэхээр ер нь бол тий ногоог яг өөрийнх нь шин чанараар нь байгаагаар нь боловсруулж идэрэл гэж зөвлөх гэдэг. Одоо наадаж дунд нь нэг гисчүүл тэгэл тэр одоо хэрэггүй л хог болж байгаа гэсэн үг. Одоо жишээ дээр л тий. 100 бол хөлдөөс ногоо гэрлүүгээ авч явахд бол айгүй хэцүү шүү дээ. За хотоос хөлдөөс ногоо авлаа. За лагер дээр очиод гоё хоол хийх гэж чинь гэж бодъё тий. Л эдийн гисээ шалбайцсан.
Тэнгүүд амар их ус шүүс шүүл бишээ одоо нөгөө ус ялгарсан байгаа шүү дээ. Тэнгүүд тэр ус дотор чинь битүү витамин байгаа байхгүй. Витамин эрдэс байдсан байгаа байхгүй. Тэрийг бид ногооноос авах гэдэг гол юм тэнд. Гол юм тэнд байгаа шүү дээ. Тэгээ шүлийг насгачингууд бид нар яах юм? Амар бага агуулмжтай зүгээр юм нялцаас нэг тийм хогл идэж гэсэн үг байхгүй. Одоо манай гэрийн хууртлаа амар хөлдөөс ногоонд ер нь сүжиггүй одоо шилэн нэг ингээд урсчдаг нялцаас ингээл одоо тийм юм. Би одоо чинь сая ирэхийнхаа өмнө ингээд нэг хитэн фэйсбүүкээс жишээнүүд авч байгаа байхгүй. Одоо нэг хөлдөөс нь ногоо хэрхэн бэлтгүүгээ ингээд группүүд байна, хувь пэйжүүд байна. Тэрэн дээр ингээд жишээлбэл нэгэн дээр нь жишээ олгол ярихад нэг 50,000 төгрөгийн юм сургалт байна л да. Тэгээд би ингээд хөлдөөс нь ногоонуудын жишээ яг одоо би ингээд харж байгаа байхгүй. Тэнгүүд юу байна гэсэн чи мөөг байна, хаш байна, ногоон хулуу байна, чинжүү байна. Одоо тэгээд бууцай байна, байцаа байна гэдэг юм уу. Тэгээ ийм ногоонууд байгаа. Одоо чинь талаас илүү нь ер нь сая хоёлынгийн ярьж байхад бол хөлдөөхөд ер нь ямар ч тохиромжгүй ногоонуудыг одоо шилбэл хамгийн эрүүл зөв аргаар хөлдөөгөөд ингээд чимчээлтэй ашиглах нь гэдэг ийм сургалтууд байгаа байхгүй жишээлбэл ярихад. Тэгэхээр бид нар магадгүй нэг ийм сургалтуудын шин ямар ч нөгөө нэг мэрэгжлийн бос хүмүүс нэг төвөрт явуулаад тийм бүх л ногоог ингээ хөлдөөж болдог юм шиг ойлгоод байна. Тэ хөлдөөхс нь одоо шууд эрүүл гэж ойлгоод байна ш. Тэрийг бас хүмүүс айгу шимтгэлтэй ногоо хэрэглээд байна гэж ойлгоод байгаа нь бас нэг би бас асуудал юм уу гэж хараад байгаа байхгүй юу. Харин тэгэхээр хүмүүс бас айгу сайн мэдээлэлд аливаа сургалтанд энэ ч одоо 50,000 төгрөгдөг ч айгу хөнгө шүү дээ. Тэгэнгүүт бас жоохон цензуртай ханддаг байгаа сайн. Шинжлэх ухааны үндэслэлтэй яг нэг ядаж нэг жоохон мэрэгжлийн хүнийхэн те нэг хин нэг дуртай ингээд гэрте хоол хийж байгаа хүнийг дагаад тэг мөнгөө бити үрээсээ те. За одоо ингээ мөөг гэж юм те. Мөөг чинь харахад шитаке гэдэг нэг бор мөөг те хамгийн их худалдаанд гэдэг те. Тэр мөөг бол 80-95% усны агуулмж айгу өндөртэй байхгүй. За тэгвэл усны агуулмж өндөртэй ногоог бид нар шууд ус одоо тостой харилцан уруулд оруулаад одоо тосон суурьтай ингээд боловсруулахаар тосыг өөртөө амар хурдан татдаг. Айгу хурдан юм тосрохог болдог гэсэн үг. Та хэд ингээд тостой одоо ингээд тэр мөөгөө одоо цэвэрлээд тийм ээ хэрчээд шууд тосон туурахаар байхгүй. Нүд дээр өмхийн зур тосыг уучдаг. Тэгэхээр бид нарийн өдөрт одоо хоол хүнснээсээ авах хэвээр одоо өөх тос тэр дундаа урамтлан гаралтай өөх тосны хэрэглээ нэмэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр усны агуулмж өндөртэй ногоог бол тэр бүр тийм ээ тостой за тосонд шарж идмээр санагдаад байх юм бол гадуур нэг бүрхүүл үүсгээд те бүрэгч гэж ярьдаг байхгүй. Бүрхүүл үүсгээ шарах юм бол нөгөө ногоонд байгаа ус чинь ногоондоо л хадгалагдаж үлдэнэ. Гадуур нь шаржгансан бүтэц үүсчихээр итгэд тааламжтай шаржгансан гэхдээ доторхон зөвлөх. Та юу гэж бол анзаарч исэн бол одоо нэг шарсан хаш гэд хоол идэв шүү дээ. Монголчуудын дуртай нэг хятад хоол те. За тэгэнгүүт тэр ногоо чинь өөрөө тосыг айгүй хурдан уудаг. Яг цэвэрлээд хэрчээд тосон шарах юм бол бас яг адилхан мөөгтэй адилхан тосыг айгүй хурдан уудаг. Тэ айгүй хурдан түлэгддэг. Тэгсэн ирнэ болцсон одоо гүйцэд болоогүй байдаг те. Тос нэмэлэх юм бол яг уугаал юм гэсэн үг. Эсэргээрээ гадуур нөгөө крахмалаар бүрдэг те. Төмсний цардуул юм уу эрдэнэс шин цардуул танд аль нь ч байж болно те. Хэрчээд одоо төмсний цардуулаар юм одоо цардуулаар бүрээд тэгээд жоохон халаас нь тосон чарах юм бол гадуур нь шарчгансан бүтэц үсээд тэгээд дотроо зөөлхөн усархаг чиглэг болчихдог. Ногоон голоочсондээ солонгосгийн өндөр зөндөө байдаг шүү дээ. Нэмгээ хавтгаа ирчээд өндгөнд дүрээд шардаг. Гаднах нь гоё юм шарчгансан шар те хазгаар яадаг айгуу гоё зөөлхөн бид шүү дээ. Тийм гоё өндгөнд шар дүрээд шараад тэгж боловсруулж би ерөнхийдөө хүнсний ногоог одоо хөлдөөсөн гэхээсээ илүү хатаасан ногоог хэрэглэхийг дуртай. Хатаан гэдэг чинь ерөнхийдөө технологиороо болохоор тэнд агуулгаж байгаа усын л зайлуулчихж байгаа. Тэрнээс бусад юмнууд нь одоо шимтгийлийн агуул найдлага нь одоо дотор хадгалагдаад үлчдэг байхгүй. За хатаасан ногоог бид нэр хэрэглэж болно. Илүү одоо хадгалалт дурттай шимтгийлийн агуулмж өндөртэй. Тийм. Тэрэн дээр бид юуг анхаарах вэ гэхээр за нөгөө далайн байц шүү дээ хатаасан далайн байцаа. Нөгөө йодын агуулмж өндөртэй гэж ярьдаг те. За тэгэнгүүт тэрийг бид нэр юунд анхаарах вэ гэхээр тэр чинь бид нар шууд шүлэндөө хийгээд ингээд чанчиж болдоггүй байхгүй. Усанд хийгээд тавьчихдаг шүү дээ тий. Тэр яаж ийн вэ гэхээр усаа алдсан байгаа тийм үү? Хатаагаад алдсан байгаа. Одоо чийг айгу багтай. Одоо далайн байцаа шүү дээ. За усанд хийж ийна гэдэг чинь алдсан шингэнийг буцаагаад тэр
байцаа өөртөө одоо нэгдүүлж байгаа гэсэн үг. Тэгээд анхны бүтэц шин чанараараа буюу одоо 1.5-аас 2 дахин их өсөж байгаа гэсэн. Хэрвээ бид нар одоо хатаасан байдлаар нь шууд шөлөндөө хийчих юм бол яхав. Нөгөө баримжаахгүй байхгүй. Шууд ингээд 2 атгыг хийлээ гэхэд тэр чинь 4 атгах шиг 5 атгах шиг тийм их болж өсдөг. Тэгэхээр хатаасан одоо ногоог ашиглахдаа яг нь тэр өсдөг, чийг татдаг, агуулмж нэмэгддэг байдлыг аягүй сайн тооцоолж өгөх хэрэгтэй. За мөн одоо сүүлийн үед нөгөө нэг хатаасан хуран манжин гэдэг чинь шүү дээ. Бас яг аюу гой сэрэгдэг. Одоо усаа татаад анхны бүтэц шин чанараа одоо бүрэлдүүлэх тийм ээ. Тэр шин чанар дээр очих одоо юу хүн бид нар одоо сэргэх гэж ярьдаг байхгүй. Тэнгүүд аюу гой сэрэгдэг. Бас аюу сайн боломж олдвол усанд тулн дэвтээчээд тэр дэвтээс усаа хасгана. Тэнд чинь нөгөө одоо хуурай бүтээгдэхүүн дагуулж байгаа одоо нэг хатаалтын явцад нөгөө нэг өөр одоо зүйлээр одоо бидний нүдэнд үл үзэгдэх бохирдол байж магадгүй бохирдол юу байх магадлал айгүй өндөртэй байхгүй. Тэгэхээр сайхан угаачаад тэгээд дэвтээчээд тэгээд шүлэндөө хийх юм бол илүү хөлдөөсөн ногоноос илүү шимт ижээлэлээр баялаг. Одоо би чинь хатаасан ногоо гэх юм бол би бол хөдөө явахтаа 100 хөдөө аялахтаа одоо их ашигладаг юм байна бодсон чи. Тэгээд хамгийн их байдаг чинь лов хөрөн манж 2 байдаг хөхгүй. Одоо шинэ хатаас ногоогоор биш яг нэг бөмбөр захмах орохоор яг тэр хатаас ногоонуудаар алдаг. Тэнгүү тэр хоёр ерөөс алдаг хөхгүй. Тэгээд би сая жишээ аваад бодож илаа. За ер нэрэж бас зүг арах шүү гээл. Хатаасан ши таке мөг гэдэг шүү дээ. Хатаасан мөг байна. Нөгөө далбар нөгөө скетад мөг гэж ярддаг те. Тэр бас ингээд жижигхэн юм дөрвөлжин хэрнээ усанд хийчихээр яадаг үлээ ингээд. Амар гой сэвсэгээд томордог. Тэгэхээр бид нэр тэгж анхны одоо бэлтгэл юм туслах арга ашиглахгүйгээр шууд хоолндоо хийчихвэл ерөөсөө амар их одоо баримжаагүйгээр өсдөг. Тэгэхээр бас нөгөө физик гадны нөлөөд одоо бохирдлуудаас бас цэвэрлж чадахгүй тийм эрсдэл үүсдэг гэсэн. За тэгэхээр хоёлаа нөгөө нэг хөлдөөс ногоо гэж түрүүн ярьсан. Тэгэхээр нөгөө нэг хүмүүст бас нөгөө ийм асуулт гэж магадгүй байх. Одоо бид нөгөө нэг гаднаас импортоор ирж байгаа ногоонууд байна те хөлдөөс ногоонууд. Тэд нар чинь болохоор нөгөө нэг гүн хөлдөөлтийн аргууд ашиглаж байгаа те айгүй нөгөө нэг огцом айгүй өндөр температурт одоо бидний гэрийн хөргөчний температур нэг хас 18-аас 20 хэдэд 24 мөрөв 25 26 ч лөө те тэр хүртэл байгаа. Гэтэл нөгөө нэг тэр үйлдвэрийн процесс бол маш нөгөө гүн хөлдөөлт огцом хөлдөөлтүүдийг ашиглаж байгаа. Энэ хоёрын ялгаанууд нь юу байдгийг та одоо гэх юм те магадгүй бид нар гэрийн нөхцөл бол энийг хийх боломжгүй учраас магадгүй хөлдөөхт бас тохиромжгүй гэж ярьж байгаа бах тий. Ерөнхийдөө бол нөгөө нэг одоо Германаас ирсэн ногоонууд гэдэг те одоо нөгөө A тэмдэглэл гэдэг шүү дээ. За тэгэх юм бол тэр ямар нэг үйлдвэрийн одоо нэмэлт боловсруулалт те ямар нэг нэмэлтгүй гэж одоо дүгнэтгэл те. За тэгэнгүүт хасах 35-аас 40 градуст одоо тэр ногоог хөлдөөх нь агшин зур хөлдөөх гэж арга байдаг. Маш богинохон хугацаанд одоо ногооны эсийн гадуур усан одоо мөсөн бүрхүүл үүсгэх боломжгүйгээр нүд эрэмхийн зур хөлдөх тийм арга байдаг л та. Тэр нь одоо буцаад гисгтээч гэсэндээ шимтгижил алдагдлаараа багтаа байдаг гэсэн. За тэгэнгүүт бид нараа гэрийн нөхцөлд юу ангууд чинь одоо тэрнээс 2 дахин нам температурт илүү удаан хугацаанд хөлдөөнө гэдэг чинь өөрөө шин чанарын алдагдуулж байна л гэсэн. Одоо хөлдөх гэж чи одоо бүтэн өдөр болж байгаа байлгүй те хамгийн багтаа бодох хэрэгтэй бол те уутуудаар нь хэлээр нь хийчих юм бол тэгэл давхарлал уудан тэгээл. За одоо давхарлал уудан тэгээд хөлдөгчөнтэй хичлээ. Энэ бол одоо надаас гарсан миний асуудал биш те хэзээ нэг зэгт хөлдөл гараад ирэх бах гэж байгаа бол тэр бол үнэхээр зохистой хэрэглээ биш байхгүй. Би нөгөө ингэж ойлгодог шээ. Би зөв тайлбарлах нь буруу ойлгох. Одоо жишээ нь хүнсний ногоог бид нар хөлдөх гээд байгаа тийм. Тэгэхээр хүнсний ногооны эс гэж байгаа тийм. Тэр эс чин дотроо бидний яг биеийн эс шиг дотроо юм шингэн бүтэцтэй тийм. За тэгээд нөгөө нэг хөлдөөх гэдэг процессор яадаг вэ? Нөгөө аяхтай шилэн аяхтай ус хөлдөөх юм бол аяг нь хагардаг шүү дээ. Шил нь хагардаг чинь нөгөө ус чинь эслэхүүнээ тэлдэг шиг. Яг бид нар ногоог одоо гэрийн нөхцөлд хөлдөөх юм бол эсээ задлаад шингэнээ алдаж гин гэж би инженеэр бол тэгж ойлгодог байхгүй. Тэгээд одоо нэг гүн хөлөлтийн процесс явах үед энэ одоо юу гэх юм процесс харьцангуй багтай байдаг учраас буцаж сэрэх байдал нэрээ нэгдүгээр дээр байдаг, хоёрдугаар шимчээлийн алдагдал багтай байдгаа гэж би бол хувьдаа тэгж одоо
одоо юу гэдэг үздгийг тий. Тэгэхээр тэр ер нь хэр бодтой байна, магадгүй жоохон өөрчлөл байна уу? Ерөнхийдөө одоо ингээд бусад улс орны нөгөө нэг ногоог ер нь бол богино хугацаанд өндөр хэмд маш хурдан хөлтөөхтөр илүү анхаарж иж одоо тэр бүтээгдэхүүн одоо ногоо бол илүү шимтгийллийн алдагдал багтаа байна гэж үздэг байгаа тий. За тэгэнгүүт одоо бүр нөгөө 35-40 градус чинь зүгээр хэвийн одоо ингээд агшин зур хөлтөөх гэд байдаг л нэг арга. За бүр сүүлд Японд 2018 онд бас нэг шинэ технологи нэвтэрсэн. Тэр юу вэ гэхээр темп хасах 40 градус дээр нь гаднаас нь хөлтөөж байгаагаа одоо бүтээгдэхүүнээ тийм ээ ингээд нөгөө дөргилт өгөөд эсийг чичирхийлүүлээд ерөөсө мөсөн талс эсийн гадуур ямар нэгэн мөсөн талс үүсэхгүйгээр яг эсийг яг байгаа чигээр нь хөлтөөх технологи. Тэр гисэгтэй одоо бит бүтцтэй хадгална, пигменттэй хадгална, ямар нэгэн ус ийм ямар одоо ялгарахгүй. Шингний алдахгүй байх. Анхны шинж байдлаа шууд хадгалж болдог тийм технологи. Тэгэхээр одоо нөгөө бүр дэлхийн нийтийн те хөлтөөх технологи одоо илүү хөгжөө те одоо хөлтөөн гэхээсээ илүү ерөнхийдөө түүхийдийг хэрэглээний шинж байдлыг одоо уртасгах хэрэглээнд илүү нийцтэй болгох технологийн дэвшлүүд айгүйх байгаад байхад бид нар ингээд хөлтөөгчнийхөө нэг хасах 20 эдэмтэй зурлалтаж болохгүй байхгүй юу? Ер нь бол одоо тэгээ харьцангуй тэгээ 10 жилийн өмнөхтэй харьцуулахад айгүйх ногоо улирлын шин чанараас үл хамааран биднэрт ингээд шинэхэн байдлаараа бас ирж болоод байна шүү дээ. Тэрийг заавал ингээд хүнсний зах дээр очиод те дэлгүүр ороод ногоо аваад зүгээр шинэлэг байдлаар хэрэглэх боломжтой байхад заавал цаг мөнгө те бүх юмаа ингээд цахилгаан одоо те бүх юмаа зарцуулаад ингээд хөлдөөгөөд байх ер нь ямар хэрэгтэй юм болоо гэж би гайхаад байдаг байхгүй. Тийм. За тэгвэл би ч амар ядаргаат заавалч хөлдөөлөгч гээд байгаа юм шиг л бас байгаа даа шүү дээ. За тэгэхээр нөгөө нэг хоёлаа за хөлдөөчлөө гэж үтэй тий. Тэр одоо бэлэн хөлдөөс ногоо авдагч байж юу тий одоо юу гэртээ хөлдөөдөгч байж юу. Тэгвэл бид нэр яаж хэрэглэх юм? Хэрэглэх болохоор яах юм? Хэрэглэхдээ ер нь бас их алдаа байна тий. Одоо шинэ би хараал зарим одоо махыг хүртэл тэгдэг штэ. Хөлдөөчөд гаргаж ирээд гисгэж хэрччээд босчихийгээд гаргаж ирээд хэрччээд гисгэжээд босчихийдэг. Яг энэ шиг ногоог хүртэл тэгж байгаа харагддаг. Ер нь ногоог магадгүй тэр гисгээвэл яаж гисгэх юм? Хоол руугаа ивэл яавал ер нь арай дээр бол. Ерөнхийдөө хэрэглээний хувилбар нь айгүй хомогдол болчихж байгаа байхгүй юу? Нөгөө шинэ ногоотой харьцуулахад. Яа тэгэхээр айгүй хурдан гисдэг. Махтай харьцуулахад. За тэгэнгүүт гисгээгээл буцааж хөлдөөгөл ах юм бол тэр бол хамгийн сүүлд нэг тийм тааламжтай одоо хэрэглэхэд тийм бас тохиромжгүй болоод ирдэг гэсэн үг. Одоо хөлдөөсөн бэлдэцтэй. За ерөнхийдөө хөлдөөсөн ногоог гаргаж ирээд тосонд хуурах юм уу? Одоо тос ашиглаж боловсруулахад амар эрсдэлтэй. Тохиромжгүй. Тэгэхээр та яах нь одоо жигнэх юм уу? За эсвэл шүлэнд эсвэл одоо усанд чанжил боловсруулахаас өөр тийм арга бол баггүй. Тэгээ шууд хэрэглэнэ гэж бол үнэхээр тосонд шарчвал нэг үсрээд ийн гэсэн үг тий. За тэгэнгүүтээ нөгөө одоо хөлдөөсөн ногооны гадуур ч ингээд нөгөө эсийн гадуурх нөгөө мөсөн бүрхүүлчин байж л байгаа шүү дээ. За тэгэнгүүт ус тос хоёр хоорондоо бас тийм тохирох тийм ээ. Магадлал айгүй багтай хоёр одоо зүйлэхгүй. Тэгэнгүүт за яг хаа гаднаарх нь ингээд юу аана. Одоо гисэд байна. За гисэд за тосоо уугаад за тэгээд тос нь одоо тэнд нэг устай хамт бохирдоод ус ч биш тос ч биш болчихж байгаа. Гэтэл нөгөө хөлдөө ногооны чинь гол хэсэг нь хөлдөгөөрөө л битг гэсэн. Гүйцэд болохгүй. За тэгээд түүхийн ногоо идэх гээд байна уу? Яг гэдэг нь тий. Та заавал хуурсан ногоо за хуурга. За тэгээд шарсан ногоо идмээр байгаа юм бол заавал хөлдөөс ногоо сонгох шаардлагагүй. Зүгээр хөлдөөж байгаа гэдэг нь зүгээр таны амьдралын хэм маягт зүгээр тодорхой хугацаанд нэг 10-20 минутын цаг л хөнгөвчилж байгаа хэл та. Тий. Тэрнээс биш та зүгээр хүнсний зах ороод те ногоогоо аваад хэрчээд ногоотой шүл хийх хөлдөөс ногоонуудаар шүлтэй ол хийд үзэрэй. Ер нь бол нэлээд ялгаатай. За тэгвэл хайлуулах одоо хөлдөөхгүй л хичээх нь байна да. Тэгээ хөлдөөвөл бас одоо хэрэглэх зүйл одоо арганч хомигдчих юм байна те. За тэгвэл
За хэдlээ хөдөлдөөхгүй бол ногоогоо хадгалаад ашиглах гэдэг шүү дээ. Тэгвэл магадгүй яаж тэгвэл ногоонуудаа бид нар хадгалал арай илүү шимтгил ялдагл багтай байдаг. Ер нь ямар хэсгүүд хадгалах ч гэдэм ямар температурт тэр талаасаа нэг зөвлөгөө өгвөл. Ерөнхийдөө булцууд болон үндэс ногоогоо тий хатуу чигж буцтай ногоонуудыг бол тасалгааны хэмт хадгалвал айгүй тохиромжтой. Гэхдээ нэг амар халуун парны хажууд ингээ бүгдийг тавиад байхаар болохгүй тий. Жишээлээд ярил л да. Жишээ нь одоо төмс байна тий. За төмс. Төмс чинь монголчуудын хамгийн нийтлэг хэрэглэгддэг ногоо хэрний боловсруулах арга нь амар гонигтай байхгүй юу? Амар цөөхөн. Чанна эсвэл шарна. Тэгээ болоо. Тэгэнгүүт нөгөө одоо боломж олдвол ер нь нарны гэрлээс хол тий нэг мухарт. За эсвэл ийм нөгөө одоо сэрүүхэн айл гэрийн айл нэг сэрүүхэн хэсэгт ч юм те бас балкон дээр гаргаад тавьчих болохгүй юм шүү дээ хүлдэж чинь. Тэгэхээр одоо хэрэглэж болохгүй. За халуун газар тавьчихаар яг нөгөө төмс чинь нэгдүгürt нахиална. Хоёрдугаарт ингээд нөгөө ногоон болоод идэж шүү дээ. Тий ногоон болчихсон. Тэгэхээр тэр чинь хадгалалтын нөхцөл нь буруу нөхцөлд хадгалаад ирэхээр солонин гэдэг юм нэг одоо бодис ялгараад одоо жоохон хортой болж ирж байна гэсэн үг байхгүй. Хэрвээ нөгөө зарим хүмүүс за нахагийг авчихъя одоо төмсөө хаялтай нь. За нөгөө ногоон хальсыг авчи тэгэл болно штэ гэд. Тэгээ хоолндоо хийчихдэг. Тэгэхээр тийм төмс удаан хугацаанд хідээд за тэр одоо тэр тусмаа хүүхдүүд идэх юм бол юм яг хоолны хордлогын шин чанартай юм. Одоо шинж тэмдгүүд илэрдэг. Ерөөсөө буруу хадгалтаас үүдээд төмснөөсөө хордлого авчиж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр ногоон төмсийг хөлбөр нь шууд хаях хэрэгтэй. Тэгэхээр ногоор уулахгүй тулд яах нь вэ? Хүмүүс тэгэл цэлхураал хоолндоо ичдэг штэ. Тий. Би ч хайчдаг юм аа. Тий. Ногоон төмс бол ер нь тийм хэрэглэдэг. За тэгэнгүүт зарим бас жоохон сэрүүхэн газар хадгалах юм байна. Тий. Сэрүүхэн нарныг шууд усахгүй тийм нөхцөлд хадгалчвал яах вэ? Ерөнхийдөө хөрөгч гэдэг чинь тийм үү хөргүүрийн хэсэг тий. За нэг нэмэх градуст нэг бага хэмжээний тий. За 0-4 градус гэж үзье л да. За температурын айлуудын хол ялгаатай байж магадгүй тий. Боломж олдвол юу гэх хэрэгтэй. Хатуу юм бүтцтэй ногоонуудыг бол тасалгааны температурт. Гэхдээ шуудагаар нь аваад ингээд тавиад байх гэсэн үг биш. Тэр чинь ер нь бол та хоолой төлөвлөж байгаа бол тий. Хүнсний ногоогоо нэг 3 өдрийн нөөцтэй аваад дор хэрэглээд байх хэрэгтэй. Хадгалаад байна гэдэг чинь яах нь хөлдөгчөнт бай, хөрөгчөнт бай, хадгалаад байна гэдэг нь шин чанар нь багасж байна. Хадгалтын явцад чигээ алдж байна гэдэг чинь ерөөсөө шин чанараа алдж байна, шинэлэг байдлаа алдж байна л гэсэн үг. Зөв үнэхээр зориултын одоо нөгөө ногоогоо бөөндөө аваад нэг хэд хоног гэртээ байх ч юм уу те одоо ингэ нэг хүүхдүүд амрах гэдэг шүү дээ. Тэр үед баян дэлгүүр орж чадахгүй бол ер нь түргэн гэмтэх ногоо гэж үүдэг. Жимс ногоо. За ногоонуудыг бол хөрөгчөндөө хадгалах хэрэгтэй. За жишээлбэл одоо түргэн гэмтэх ногоонууд нөгөө юуцай бууцай. За тэгээ нөгөө шарлууван гэдэг. Ерөнхийдөө арай чигээ алдагдал багтай байдаг гэсэн. Хураа орчинд болохоор илүү нөгөө усны агуулмж багтай буюу нягт хатуу чигж бүтцтэй ногоонуудыг бол тасалгааны юмд хадгалж болно. Гэхдээ хэдэн сараар нь байлгаад байна гэсэн үг бол биш. Шуудагаар нь аваад хүмүүс ингээд доороосоо нөгөөх нь илжрээд те нахаа ургаад байж идэг. Тэгэл баг тал шууд төмстэй эсвэл нөгөө балкон дээр гаргаа хачдаг штэ. Дээрээс навж идэлээс ч доороос нөгөөх нь хөлдөөд гисээд байдаг те. Тэр шин чанар нь алдагдж байна л гэсэн. Зөв хадгалсан ногоонууд бол бас байдаг те. Зойронд яг зөв хадгалсан ногоонуудыг бол бид нар ингээд захаас авч хэрглэж болж байгаа шүү дээ. Ингээд хүн өөрөө мэдж байгаа шүү дээ. Энэ гоё шин ногоо байна да. За энэ жоохон хадгалаад утсан үрчгэрдүү. Зузаан хэлстэй бариад үцхээр нэг баг зэрэг зөөлхөнд байдаг те. Тийм төмсийг бол авахгүй байх нь шүү дээ. Луван гэж гэсэн. За тэр төрлийн үндэст болоод булцууд ногоонууд бол та ингээд бариад үцхэд хатуу. За тэгээ ямар нэгэн үр болоод яг нь нахаа ургаагүй. За луунгийн хувьд бол нэг орой хэсэг нь ногоон одоо үзүртэй энэ тэндээ нөгөө харлаагүй, хөхрөөгүй, хонхоож налцаагаагүй байх юм бол авч болно. Та анханасаа түүхийд өөрөө зөв сонгож аваагүй те айл хэдийн муудсан ногоо авчаад гэртээ ирэл тавьчих юм бол яах нь амар хурдан л муудна гэсэн үг. Тэр шин ногоогоо өөрөөсөө аягүй сайн бариад үзээд тийм ээ хараад одоо авсан бол нэг 3-5 хоногтой гайгүй штэ. Ер нь аль гайгүй. Тэгэхээр нөгөө нэг хадгалах гэхээс илүү сая бол нөгөө ингээд зөв ногоо сонгох гэж ярьж байгаа шиг байна тий. Одоо жишээл
би бол жишээ нь ингээд намар төмс хахад ингээд гоё ингээд хайлсан ингээд нюка хэлтэй тэр гоё ингээд шин юм байна гэдээ авчдаг. Тэгээд лөө гоё шар өнгөтэй байвал авчдаг. Бас ч лон гэх юм бол гоё улбар шар өнгө нь илүү тод яг түрүүний хэлдэг шиг ингээд толгой хэсэг гэх юм уу те. Тэр хэсэг нь илүү гоё юм уу тэр бас ч авчдаг байхгүй. Яг энэ шиг өөр бусднаа хүнсний ногоонууд дээр бид нэр тэгвэл юуг анхаарч худалдаж авах юм. Одоо лон бол юм байна. Төмс бол жишээлбэл хальсан нэмгэн байвал тэр илүү дулаан цагт ургасан шин одоо төмс байна гэдэг. Одоо бол өвлийн цагт бид нарт бас тийм шин ногоо бас олдох нь аюу ховор л доо. Хүмүүс чинь нүг хятад Монгол гэдгээл ялгаад идэг ш тий. Нэг ялах гад. Цагаан төмс одоо хятад тий. Шар төмс Монгол гэсэн юм байхгүй. Тэр ерөөсөө сортосоо л болж байгаа. Сортосоо л болж байгаа. Тэгэхээр төмсөл бол төмс байхгүй. Төмсөн дагуулж байгаа нийтлүүд одоо танд хэрэгтэй. Та одоо төмсийг одоо нөгөө за би турах гэж байгаа. Тэ би дэглэн барьж байгаа. За ер нь төмсөл идэхгүй байх юм бол би их хайтайхан одоо 90 сард бийчих юм байна гэд хөөх юм уу төмсөнд буруу өгдөг байхгүй. Төмс чинь одоо ашигтай одоо хүний биед хэрэгтэй элементүүд одоо эрдэс байцууд байдгүй гэвэл байдаг. Тэгэхээр төмсөө зөв боловсруулж хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт төмс яг хатуу байх нь, ногоон хэлцгүй байх нь, нахаагүй байх нь. За луун бол тийм. За манжин ч гэсэнтэй байх нь илүү одоо хатуу хонхойгоогүй одоо үрчигээгүй те. Үрчий гэдэг чинь ерөөсө чигээ айгүй их алдсан. Айл хэдийн алдаад бидний нүдэнд харагдах үс хэмжээнд ичсэн байна л гэсэн үг. Тэгэхээр хадгалалт ер нь жоо нэлээд удаан хугацаанд хадгалсан. Эсвэл хадгалтын нөхцөл тохиромжгүй байсан. За байна гэсэн үг. Одоо шинэ луун хөрөм манжин бол ингээ харж ицсэн байдаг шүү. Тэр ингээ харж байгаа тийм үрчийсэн болчдөг байхгүй. Тэгэхээр тэрийг аль болох битээ аваарай. Ногоогоо хүнд итгэж биш те. Өөрөө айгуу сайн үзэж хараад үнэлээд авч сураарай. За харьцангуй нарийн ногоонууд бол Монголд тариалдаг газрууд айгуу бас нэг үе бодвол нэмэгдсэн те. Гидропоникт бай одоо нөгөө юуны хүлэмжний ногоонууд айгуу болчихлоо штэ. Тэр их хүүсүүрийг бас интернет ашиглаа те. Ухаалаг утсан ашиглаа тэр баталгаад их хүүсүүрээс бас олж авч болно. Яг гарц багттай ч гэсэндээ их хүүсүүр нь баталгаатай байхгүй юу? Хаан тариалсан за ядаж л те Монгол хөрсөн дургуулсан гэх хүмүүс ярьдаг те. Тийм байх боломжтой. За хятадаас орж ирсэн ногоо бити ид гэсэн үг шүү байхгүй. Ногоо л бол ногоо. За та тэрийг нөгөө супермаркетаас ч юм уу те ингээ аваад шууд идэхгүй байхгүй. Ба угаан тийм үү? Угаан ариутгах нь тодорхой хэмжээ хэрэглээнд илүү сайхан цэвэрлж хэрэглэж явах юм бол тэр ногоон дагуулж байгаа шимтэж илээ та авч чадна л гэсэн. Одоо хамгийн хадгалтад тэсвэргүй ногоо бол нөгөө өргөс тэмэх. Улаан л бол амар хурдан задардаг, нялцайдаг, хонхойдог тий. Зүгээр хараад авчиж болохгүй байхгүй. Аюу сайн одоо байрж үзэх хэрэгтэй. Ялангуяа өргөс тэмхийг гой ногоон хэрнээ хоёр талын бариад үзэхэр ингэ нялцаацсан байт. Өргөс тэмхийг яг бацдаг шүү дээ. Би бол яг тэгж үзээдэг юм базаал. Тэгээд ер нь боломж олдвол нөгөө гадуур нөгөө хүнсний скотчоор ороочд штэ. Тийм ногооноос хол байх хэрэгтэй. Тэр чинь нэгдүгээр бариад үзэхээр одоо ногоо хоорондоо нээсэн контактлсан хэсгүүд хамгийн түрүүнд мууддаг байхгүй. Нөгөө өнгө нь хувирдаг. Тэр нь харагддаггүй юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өвлийн цагт одоо өгөрцгийг тийм ээ өгөрс тэмхийг гэртээ авчрахад аюу хэцүү. Айгуу гоо шинэ өргөс тэмэг ингээд торонтой игээд агаад байлээ. Алхаж байгаа гэртээ ороод ирсэн чинь айл хэдийн нөгөө хөлтцсөн. Тэгээ гисгтээ хамаг одоо ус тийм ээ алдаад юм ялцгаар болчдөг. Тэгэхээр одоо юу юм бэ? Жохон зөөлх одоо дулаахан тийм ээ. Дулаахан одоо орчин бүрдүүлж авчирдаг юм уу яадгийг одоо өргөс тэмэгтэр бол өвлийн цагт айгуу хэцүү. Дулаанлагч гэсэнтэй тийм. Тэгэхээр өөрөөсөө айгуу сайн үзэж одоо бүгдийн сайн харж агаад хонхойсон байна уу? Хөгцөрсөн байна уу? Өнгө нь хувирсан байна уу гэд зөөлрсөн байна уу гэх юм тийм. Тэгээд зарим одоо ногоо жимсний худалдагчнаар айгүй сэтгэлтэй хүмүүс бол бүр амар мундаг болцтой. За энэ ийм сортих. За энэ айгуугаа энэ муудаагүй гэдэг ингээ өгдөг те. За тэр итгэлтэй хүнээсээ бол тэгэд авч болно л доо. За өөрөө бас шалгах хэрэгтэй. Өөрөө нөгөө муудсан ногоо дотор нь үжиж магадгүй шүү дээ. Их хэмжээгээр шуудаа муудаагаар авах дунд нь бас нэг муудсан төмс байгаа л тэр шуудаа төмс мочдөг байхгүй те. Аюу сайн анхаарах хэрэгтэй. Жимсний хүмүүс бол те
бас аягүй сайн энэ шин жимсийг ингэж одоо харж авдгийн. Одоо энэ горч одоо анар жимс шүү дээ. Энэ горчиц нь одоо царай муутай айгүй шүүсэн одоо болцсон гүйцсэн. А царайлг нь болоогүй ч гэдэг юм те. Тэгэхээр хувь хүн өөрсдөө бас те энэ цаг үе хөгжсөн байна. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломж бас байна те. Энэ давуу талаа ашиглаад эрүүл чанартай шин ногоог бас авах боломж айгүйх байгаа. Сайн нэг хоёр өгөрцгийг зэрэгцүүлсэн гэж ярьсан чи яг л санаанд орж байгаа. Бас зэрэгцүүлсэн хэсгэрээ муудсан ядсан байдаг шүү дээ. Тэгэхээр ядчил тустай байвал өгөрцөө яд тустай орооцсон үйл яриад. Тэр чинь нөгөө нэг агаар гадаад орчинтой харилцан үйлчлэх одоо боломжийг багасгаад за яг нөгөө хүмүүс нөгөө авахтаа ингээд бохор гараараа хүрээд байдаг те. Тэр одоо эрсдлээс урдсан сэргийлжил одоо хүнсний скотчоор ороогоод байгаа ах л да. Гэхдээ тэр нь эсэргээрээ нөгөө хитрхийг битүүмжлэлтэй болоод ирэхээр их нөгөө ногоо чинь амьсгалах агаартай одоо нөгөө чигийн агуулмж ихтэй учраас нөгөө чиг нь дотроо хуралдаад тэрнээсээ болоод одоо мууччих гэсэн үг байхгүй. Тэгэхээр ногоо жимс авахдаа тий боломж олдвол яадаг. Угаасаа та бохор гараар хүрхгүй одоо тэрийг үнэлж авах гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр гэртээ ирээд сайн угааж цэвэрлж одоо ариутгахсныхаа дараа л хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. За тэгэхээр хоёлаа ногоотой холбоотой нэлээл олон сэдвийг хамарсан юм яриа. Одоо ногоотс бүр дээр яриад авах гэдэг юм тий хоёлаа. За тэгэхээр подкастын маань төгсгөлтэй одоо юу гэх юм хоол шимтгийллийн хүнсний ногоотой холбоотой хэрхэн хадгалах уу, хэрхэн одоо хэрэглэх үү тий. Ялангуяа хөлдөөж болохгүй ногоонууд гэж байдаг юм байна. Хөлдөөж болох нь гэх юм бол арай нөө чиг багтай хатуу нэгтгэхтэй ногоонууд байдаг юм байна гэдэг би бол аягүй сайн ойлголоо. Хөлдөөж болохгүй төрлийн ногоонуудыг хүртэл бид нэр аягүй хөлдөөдөг юм байна. Тэрүүгээр одоо юу гэдэг бизнесийн зорилготой ч юм зүйлүүд байдаг юм байна. За тэгээд ногоо байвал тэрийг нь хамт төлдөх бол хамгийн зохимжгүй байна ч тийм үү. Би ингээд амар олон зүйлүүдийг мэдж авлаа. За тэгээд подкаст нь манай оролцоод энэ үнэтэй мэдээллүүдийг хуваалцсан гантлаг багштай маш их баярлалаа. За тэгээд цаашдынх нь ажилд өндрөөс өдөр амжилт хүсье. За тэгээд энэ хоол хүнсний ялангуяа энэ технологи ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг олон түмэндээ одоо шавнартаа ч тийм үү тий харамгүй түгээж байгаарай гэд одоо хүсье. За тэгээд таны амжилтсая. За намайг урьж оролцсонд баярлалаа. Бас нэг орог бас юм гоё те олон нийтэд хүн те бүхэн бааш олон насны хүмүүс зөриөлөд юм зөвлөгөө өгөх боломжийг олгосонд баярлалаа. Дараагийнх нь бас гоё подкастууд амжилт хүсье. За